За, лекц руугаа орцгоё. За, өнөөдрийн сурал лекцийн дугаар 7 лекц бас нэлээд хүнд сэдэв байгаа. Индивидуализм ба худонизм гэсэн. За, худонизм 7. За, энэгээр ерөнхийдөө гол арга 10 сурал лекцийн зангилаа хамгийн эдрэтэ тэр сэдв рүү орох гэж байна. Тэгээд энэ хамрын сурал лекцийг ер нь жил болгон ингээд сурал лекц өөрийн гэсэн нэг юутай байдаг. Амин сүнс гэхээр тийм ер нь бол нэг сөүлтэй байдаг. Тэгээд тэр өөрөө өмнөх лекцээсээ хойш толгойд ингээд ороод боловсрогдоод явсаар байгаа. Тэгээд лекцийн ерөнхий нэг агуулга толгойд орж ирээ. Тэгээд тэрэндээ итгэлтэй болоод тэгээд лекцээ бэлдэж эхлээд тэгээд лекцийнхаа зарыг тавьдаг. Тэрийг бүрэлдээгүй толгойд олигтой орж ирэхгүй, олигтой бүрэлдэж өгөхгүй бол ер нь лекц бол зарлаж лекцээ унших ямар ч зориг байдгүй. Ер нь бол дэмий, ер нь боли, энэ жил боли, энэ хавар намар боли гэдэг. Тэгээ энэ жилийн энэ хаврын лекцийг бол ерөнхийдөө би нэг яг монголчууд руугаа ер нь нэг яг орсон тийм лекц ер нь унших цаг нь болцсон байна. Ер нь бол хангалттай бас он жилүүд өнгөрлөө. Тэгэхээр яг бидний өнөөдрийн бидний яг байгаа онцлог улс орон юу гэдгийг иргэн ардтан юу гэдэг. Энэ бүгдэд ямар философи байх ёстой юм. За ийм асуултуудад хариулах гэж оролцсон ийм сурал лекцүүд явагдаж байна. Тэг яг эхний 3 лекцээ бол ер нь бол философийн сэдвээр л уншия гэж бодсон. Эхний 3 бол ерөнхийдөө нэг философио уншчих юм бол философосоо цаашаа Монголыг гаргаж ирж болох байх. Тэгээ анхны 3 лекц бол тухайн үед улс төр хийх гэж явж явах үедээ энэ улс төр хийж магадгүй гэсэн үедээ бичсэн юм маш их философийн суурин дээр тулгуурлаж улс төрийн онолыг гаргаж ирэх гэсэн эртний нөгөө хятад энэтхэг грек перс ард түмнүүдийн том ингээд энэгээр зургууд нөлгдсөн том философчдын төрийн онол дээр тулгуурлаад улс төрийн онол дээр тулгуурлаад бэлдсэн бичсэн ийм 3 ном байсан. Энэ 3 номоо ерөнхийдөө Монголын нийгэм рүү ингээд оруулж ирээ. Цаг нь болсон гэд тэгээд энэ лекцийг уншсан. Ер нь бол өнөөдөр орчин үе гэдгийг юу гэж ойлгох юм? Бид нар яагаад орчин үеийн болоход ямар саадууд байна вэ? За альва нэг төр улсад бол ерөнхийдөө хар хайрцагны бодлого заавал байх ёстой. 1000 жилийн, 2000 жилийн за хүмүүс төр өөрөө иргэнтэйгээ, иргэдийн дунд иргэдтэйгээ, иргэдээс төрлүүгээ ийм гэрээ заавал байх ёстой. Тэр гэрээ бол хин хэнийг баллахгүй шүү, хохирохгүй шүү. Ямар нэгэн үйл хэрэг чинь, үйл ажиллагаа чинь хүнийг хохирох биш, төрийг хохирох биш гэсэн ийм бас төр иргэн иргэд хоорондын ийм гэрээ заавал байж аж улс төрийн үйл ажиллагаа явагдана. За тэр байхгүй бол улс төр ярих ямар ч боломжгүй. Тэгээд манад явагдаад байгаа энэ улс төрийн намч гэдэг юм удахгүй сонгуул явагдах гэж байна. Энэ улс төрийн бүх ойлголт чинь ямар нэгэн онол дээр биш учраас зүгээр л найзан дундаа инээлж чөхөрлөж байгаа л явагдана. Тэр бол ойлгомжтой. За ингээд философийн 3 лекцээ уншчих юм бол тэр философоос цаашаа Монголын нийгэм рүү нэг орж ирэх боломж гарах юм байна. За тэр нийгэм рүү орж ирэхийн тулд социологийн онол дээрээ тулгуурлаад Монголын нийгмийг яаж гаргаж ирэх вэ? Социологи гэдэг бол олон улсын ойлголт. Ерөнхийдөө философоос гаралтай ийм ойлголт. Тодорхой нэг нийгэм ямар дүрмээр тоглоомын дүрмээр явах ёстой юм. За энэ 3 том тоглоомын дүрм ярих ёстой болдог. Нийгэм ярина гэдэг маань. За нийгмийн амьдралд оролцож байгаа хүмүүс мэдээж эрхчлөө хэрэгтэй. Өөрийн гэсэн сонголт юу байдгийг нэг лекц
дөрөвдөө нэлээд ярьсан. За дараа нь тэгшэрхгээр тогтохгүйгээр юу ч боломжгүй. Бүх юм тэгшэрхгээр л тогтно. Манайд яагаад одоо үндсэн хуулиндаа тэр би түрүүчийн лекцэнд ярьжсэн тэгшэрхээс татгалзаад байдгүй гэвэл ямар нэг байдлаар залилах гад мэхлэх гэж юм уу мөнгөтэй дээрлэх гээд албан тушаалаараа дарамтлах гэдэг учраас тэгшэрхт ерөнхийдөө жоохон дурггүй. Ялангуяа энэ арчсан одоо нам болов тэгшэрхийг ярихгүй байгаа нь надад их гайхмар санагддаг. Ардын нам бол тэргөө нарийн ширийн одоо улс төрийн том юм руу орох тэр төвшөнд бол биш шүү дээ. Тэгээ бид нар мэдж байгаа. Зөв арчсан нам нөгөө нэг одоо тэгэл барууныхантай хамтарч ажилладаг, Америктай хамтарч ажилладаг. Бид нар одоо их л одоо сүрхий гэдгээрээ гайхуулаад байдаг учраас тэгэл одоо Америк руу явлаа л гэдэг, Америкаас хүмүүс ирж лекц уншлаа л гэдэг. Тэгээд ахын за тэгвэл энэ арчсан нам бас нэг арай гайгүй нэг улс төрийн онол дээр тогтхоо гэсэн чинь бүр ерөөсөө буруу тийш гараад тогтсон. За хүн нам бол тэргөө жоохон дөрвдөө итгэцсэн хэдэн нөхдүүд гадаадын нэг дипломтой докторийн зэрэгтэй учраас энэ тэгшэрхийн талаар ер нь улс төрийн онолын талаар ярих хаач юм. Тийм болоогүй. Гэтэл одоо нэг хараа тийм одоо нам. За ингээд одоо энэ тэгшэрхтэр ерөөсөө тэгшэрхгүйгээр бид нар боловсруулж ярих боломжгүй. Одоо тэгшэрхээс одоо боловсролтой болж эхлэх ёстой. Нэгдүгээр ангийн бүх хүүхэд тэгшэрхтээ одоо тэгээд тэндээс багш одоо хичээл эхлэх боломжтой. Тэр хүүхдүүд дотор ямар нэгэн тэгшэрх үйлчлэхгүй бол ямар ч хөгжил явагдах. Авиас чадвар бүх юм чи тэгшэрхтээр л боломжтой болох ёстой шүү дээ. Тэгэхээр бүх одоо 10 жилийн системийн тэгшэрх байж эндээс одоо гаралтай байна уу гэхээс одоо төрхийн ийм сүрхийн ийм авиастай одоо манай хүүхэд индиго энэ тэгэл ээж аваад нь хүүхдээ магтаад л ингээд идэг шүү дээ. Тэр чинь бол бүх боловсролыг одоо цааш ямарч одоо боломжгүй болгож байгаа. Тэрнээс ядууч өнө мөнгөтэй ч өнө боломжгүй бүх хүүхэд тэгшэрхтээрээс эхлэх ёстой нэгдүгээр ангиас. Энэ манад одоо маш том асуудалтай. За шударгаас руу ороод ирэхээр нөгөө өгөө аваад тэнцэн тэгээд лекц 6 дээр одоо ярьж ирсэн. Ялангуяа одоо энэ газар доороос гаргаж ирсэн нэг жоохон нөөрс, нэг жоохон алт байгаа шүү дээ. Тийм. Учир зүггүй нэг их юм биш шүү дээ энэ юм чинь. Ер нь зарим нь бол ингээд одоо оюу толгойг болоод тэгдэг ш. Ер нь авах юм аваад дууссан байх гэж тийм. Тэр яагаад гэвэл ер нь бол улс орнууд энэ капиталист орнууд чинь нэг захитай байдаг байхгүй юу? Тий одоо энэ Австрали, Канада, Америк энэ төр чинь зал хэрэгэлдэг байхгүй юу? Англи энэ төр зал хэрэгэлдэг байхгүй юу? Яагаад гэвэл ер нь бол тэд тэгдэг байхгүй юу? Тэдэн жил одоо танаа юм дээр чинь бид нар машин техникээрээ ажиллана. Тэгээд 20 жилийн дараа 30 жилийн дараа бид нар бүх машин техникээ та нарт үнэгүй өгнө ч гэдэг юм. Тэнгууд нь одоо ард түмнүүд улс орнууд тэрэнд нь баярлаад 20 жилийн дараа үнэгүй энэ сайхан техникийг бид нар аваад цаашгаа ажиллах нь байж тэгээд баярлдаг. Тэгээд тэр үед нь тэргөө ихэнх нь аваад явчихсан байдаг. Энэ бол тэргөө одоо Канада, Австрали, Америкийн уул уурхайн компаниудын бүр олон жилийн өмнөөс 60-70 оноос эхэлж гисэн Латин Америк, Африк, Аз төвөөр аль хэдийн хэрэгжилчихсэн аргууд. Тэр нь ягтай одоо нэг жоохон Төв Аз, хуучин социализмын нэг гинэн томоогүй улс орнууд дээр сайхан одоо тоглож шүү дээ. Тэр бол ойлгомжтой. За ингээд шударгаас гээд ингээд том сэдвүүд рүү ингэж орчоод одоо би философи уншчлаа, социологи уншчлаа, нийгэм рүү орчлоо. Одоо би чинь нөгөө Монгол хүн рүү орох асуудал гарч ирж байгаа. Монгол хүний сэтгэл зүй рүү орох ажил гарч ирж байгаа. За энд болохоор нөгөө психолог. За Монгол хүний энэ ямар юм? Улсын ярьчлаа, нийгмийн ярьчлаа. Одоо хүн рүү орно. За одоо хүнтэй хүн рүү орохоор тэнд одоо юу харагдаж байна? За ийм одоо маш их хэцүү бас хариуцлагатай сэдв рүү орж ирсэн. Одоо эн чинь том онол дээр тогтох ямар ч боломжгүй. Тийм. Ажиглалт, туршлага тэр бүгд дээр л одоо тогтох асуудал гарч ирж байгаа байхгүй. За тэгээд энэ дээр чинь нөгөө хэлний орчуулгын том асуудал гараад ирнэ. Яг бол одоогийн энэ өнөөдрийн лекц дараагийн 8-9 дугаар лекцүүд ерөнхийдөө Монгол хүний сэтгэл зүй дээр нэлээд явна. Өөрөөр хэлбэл хөдөөнизм ба сэтгэл зүй. Хөдөө сэтгэл зүй рүү орно гэсэн үг шүү дээ. Тийм. Хөдөө улс ярьсан, хөдөө нийгэм ярьсан. Одоо хөдөө сэтгэл зүй. Хөдөө Монгол. Биеийн том асуудал гарч ирнэ. За тэгээд биегээс одоо нэг бид рүү орно шүү дээ. Биенүүд чинь нийлжиж бид болно шүү дээ. Тэс тусдаа нэг бид гэсэн байхгүй шүү. Олон биенүүд бид болох тэр боломж.
Тэгээд эцсийн эцэст хүн гэдэг чинь эцсийн эцэст хин юм бэ? Тэгвэл монгол хүнийг хэрхэн одоо ойлгож энэ хоёр ойлголтоос хоёр психологийн лекц уншсны дараа 3 дахь лекцэн дээр эцсийн эцэст монгол хүн гэдэг чинь одоо хин юм бэ гэсэн ийм 3 лекц байгаа. Маш хүнд лекцүүд. Би одоо өчигдөр оройжингоо одоо бүр ингээд ямар одоо ситуац хаанаас эхлэх вэ гэж нэлээд их хэцүү байсан. Тэгээ нэг орой болгон хүмүүс маргаашийн лекцийн кодоо явуулдаг. Тэр угаа хөтл ингээд мартчихсан байсан бүр. Ингээд тэр чигээрээ энэ лекцийн төлөвлөж гисэн. Яагаад бол эн чинь одоо нэг том онол дээр тулгуурлах боломжгүй. Монгол дээр л тулгуурлах боломжтой болчиход байдаг. Тийм одоо хүндрэлтэй, маш их хариуцлагатай, маш их одоо үгээ цэгнэж бодлоо хурцлж ярихгүй бол болохгүй ийм одоо сэдв рүү өнөөдөр орно. Яг гоо эхний одоо философийн 3 лекц маань бол яг ерөнхийдөө эртний түүхтэй ард түмнүүдийн философоос одоо Монгол нэртэй энэ одоо Монгол нэртэй улсыг гаргаж ирэх гээд байгаа шүү дээ. Тэгэл яг ар Монгол гэдэг дээр нь явсан. Эхний ном нь ар Монгол гэдэг нь яг энэ Монгол улсаа хэлээд байгаа. Урайд Монгол, өвөр Монгол хоёрын дунд. Тийм манж болон казак хоёрын дунд. Тийм бид чинь дойроод манж, өвөр Монгол, баруун талд казак, хойд талд бурайд биш шүү дээ. Бурайд нь болохоор дотроо чит улаан үдэ гэдээ ялгараад явчихдаг. За өвөр монголууд ч болохоор ерөнхийдөө бас ингээд зүүн талаараа болохоор нэг хөлбөмбөр гээл урагшаага бид нар мэдж байгаа шүү дээ. Ордос энэ төргээл баруун тишгээ болоод ирэхээр ерөнхийдөө Шинжаан уугар Алтай нуруу тэгээд казак руу явчихдаг. Казака бид нар бас дотор нь маш их ялгахгүй бол дотор нь маш их одоо Шинжаан уугар олон төрөл нөгөө 8 энэ төргээл яриад байдаг бидний одоо ярих дуртай бүх одоо юунууд чинь тэр Закийн нутагт байгаа шүү дээ. Энд бол одоо 8 байхгүй шүү дээ. Энд чинь тэр эдэн ч байхгүй. За ингээд тэрнийхээ дараа яагаад би одоо монголчууд гэж хэлээд байна. Хоёр дахь ном маань бол монголчуудын ном байгаа шүү дээ. Лекц 2. Тэгэхээр монголчууд гэдгээрээ би юу гэж хэлээд байвал энэ хоёр дахь ном маань ер нь өөрсдөө монгол гэж нэрлэдэг, монгол гэж нэрлэгддэг. Эсвэл өөрийгөө би монгол гэдэг тэр хүмүүст зориулсан. Хоёр дахь ном маань. Тийм. Түүнээс монголчуудын хар хайрцаг гэсэн. Ар Монгол гэж хэлээгүй шүү дээ. Ар Монгол бол энэ Монгол гэдэг улс энэ газар нутаг дээр байгаа. Өөрсдөө улс гэдэг, төр гэдэг, үндсэн хуультай гадаад оронтой одоо харьцдаг янз бүрийн олон улсын байгууллагуудад бас гишүүн, тийм ээ. За нэг ийм өөрийн гэсэн бас нэг үндэсний нийт бүтээгдэхүүнтэй тэгээд татвар авчдаг илүү дутуу аж амьдрал нь ингээд өрнждөг тэр улсыг ярьсан. За хоёрт нь бол өөрсдөө Монгол гэж нэрлэдэг. Монгол гэж нэрлэгддэг тэр нэг хүмүүс. Тэр нь одоо хаар шаар бүлтгэр онин одоо юу гэдгийг тийм үү халдсан үстэй одоо юу гэдгийг өндөр нам тарган одоо тургай тэр бүх тэр өөрсдөө Монгол гэдэг байгаа нөхдүүдийг одоо нэрлэж байгаа. Хааж өөрийгөө Монгол гэж явж байгаа нөхдүүд байгаа байх. Африк төвч гэсэн одоо ингээд харсан чинь нэгэр царайтай гэсэн мөртлөө би өөрийгөө Монгол гэдэг. Одоо тэр бас үгүйсгэж болохгүй. За энэ монголчуудад зориулсан. Болж гэнэ үү гэсэн тийм. За дараа нь гурав дахь нь тэр яагаад би Монголын гэрээ гэсэн. Одоо ар Монгол гэхгүй, монголчууд гэхгүй, Монголын гэдэг байгаа. За энэ нь болохоор ерөнхийдөө Монгол улсын иргэд монголчууд бүх монголуудад зориулсан. Монгол улсыг дээр нь нэмээд. Тэгээд ер нь ингээд Монгол гэдэг байгаа. Одоо хаач гэдэг юм. Зарим газар Афганистан ч гэсэн Монгол гэдээ явж ийн гэсэн шүү дээ. Тэр нь одоо бид нартай хамаатай хамаагүй ерөөсөө бүү мэд. Тий. За ийм одоо 3 ойлголтыг бол оруулж ирэх гэж оролдсон. Энэ бол монгол хүн гэдгийг би одоо хайгаад олохгүй байгаа шүү дээ. Монгол гэдэг нэрийг ч одоо бид нар янз бүрээр үзэж байгаа шүү дээ. Мон гэдэг гол байж л гэж байгаа. Зарим нь одоо мангу гэдэг үг байна гэж байгаа. Зарим нь одоо юу гэдгийг Монгол гэдэг маань зарим нь бүр тэр байтхаа одоо юу болцсон явж байгаа шүү дээ. Юу нөгөө энтхэгийн тэнд байдаг юу гөртлөө бид нар тэр чинь мөн байхгүй гэдээ одоо яваад байгаа шүү дээ. Тэгээ тэр бол бас арай л одоо Монгол гэдгийг бол Монгол гэж байгаа шүү дээ. Тэр Монгол хоёр хоорондоо өстой ямар ч хамаагүй баг. Тэг яг одоо нөгөө нэг түүх мэддэг түүхийн ном уншаач
түүхээ мэдэхгүй гэдэг хүмүүс одоо мэдж байгаа биз. Тийм одоо бүгдээрээ түүхч болсон шүү дээ. Ирчүүд нь Монголын ирчүүд одоо бүгдээрээ түүхч болсон. Эмэгтэйчүүд нь ихтэй сургуулийн одоо профессорууд болсон шүү дээ. За дараагийн 3 одоо эрхчлөө тэгшэрх шударга ус гэсэн 3 лекц бол ерөнхийдөө Монгол улсын энэ газар нутаг дээрх нийгэмтэй л одоо зохицсон. Тийм. Нийгэм болох гээд байгаа тэр нэг үйл ажиллагаа юм. Тэгээ нийгэмд чинь өөрт нь 3 том одоо үнэт зүйл байдаг. Эрхчлөө тэгшэрх шударгаас. За энэ 3-ыг үндсэн хуулийн амин сүнс одоо болгож чадаагүй. Монгол улсын үндсэн хууль гэхдээ шууд эрхчлөө тэгшэрх шударга ус гэж эхэлдэггүй. Тэгш байдал гэж гэсэн явж идэг. Тэгш байдал гэдэг бол зүгээр нөхцөл байдлыг л хэлж байгаа болохоос ш үнэт зүйл биш байгаа байхгүй. Тэгшэрх бол үнэт зүйл. Онолтой. За тэрийг хаягдуулсан одоо их гайхамшигтай байдаг. Тэгэхээр тэр нэг хич нэг тухайн үеийн тэр үндсэн хуулийн дээр ажиллаж байсан өвгөн одоо яагаад тэгшэрхийг одоо туслаад тэгш байдал болгосон юм бас гайхамшигтай, сонирхолтой, тийм харамсалтай. За яг нь нийгмийг ингээд Монголын нийгмийг ингээд ажиглаад хараад байхад бол ер нь бол биднэрт нийгэм судлал ерөөсөй байхгүй юм байна. Нийгмийн онол бас байхгүй. Энэ нь бас маш их дутагдaltaй. За яг мууист одоо хаач гэдгийг социологийн одоо тэнхэм ингээд социологч гэдэг байгаа хүмүүс бол ерөнхийдөө сонгуул болохоор л гараад ирдэг. Сонгуулаар одоо хин ялах уу ялгдах уу тийм үү хүмүүсийн дунд иргэдийн дунд асуулт хариулт явууллаа. Ардын намыг тэдэн хувь дэмжиж, арчсан намыг тэдэн хувь дэмжиж, энэ жил бол сонгуул тэгэх одоо тийм хүмүүс одоо тэгхэн байна, ингэхэн байна гэсэн ерөнхийдөө сонгуулийн улс төрийн намын захиалгаар нэг ажилдаг өөрсдөө социологч гэдэг нэртэй хүмүүс болохоос ш. Яг одоо Монголын нийгэм рүү ороод яг ямар байна гэдээ энэ нийгмийг ингээд хараад гаргаж ирж судалгаагаа танилцуулаад яриад лекц уншаад явах тэр нийгэм судлал одоо явагдахгүй байгаа нь маш их одоо дутагдaltaй байна. Тэгэхээр би бол маш их одоо нийгмийн ажил хийгээд байна шүү дээ. Та нар одоо мэдж байгаа. За тэр байтугай би ч одоо бити архиу гэдэг тийм ярилцлага өгдөг болсон. Тийм баяр тэмдэглэхтэй нэг атайхан тэмдэглэгээж гэдэг ярилцлага өгдөг болсон. Бити өөрөө л баясаад байгаач. Тэр баяраа тэмдэглэж. Одоо Мартин 8 эмэгтэйчүүдийн баяр болоход тэр эмэгтэйчүүд гэдэг чинь хин юм бэ? Яагаад эмэгтэйчүүдийн баяр гэдэг юм бэ? Тэрийг ойлгож тэмдэглэж гэтэл хийгээд байгаа шүү дээ. Өөрөө эмэгтэй хүн миний баяр гэж гэсэн одоо архитаад явж байгаа гэдэг чинь бас арай л ясвартаа тэр тухайн тэр баярынхаа агуулга таарахгүй байна. За ингээд одоо улсаа ярьчлаа, нийгмээ ярьчлаа. Одоо энэ дээр яаж психологийн 3 лекцийг гаргаж ирэх вэ? Яаж? Өмнөх 6 лекц бол улс нийгэм хоёртойгоо танилцаад тэгээ нэг мэдээд авчлаа шүү дээ. Ааха, тийм байна, тэгдэм байна. Ийм онолууд байдаг юм байна. За тэр онолоос бол манайх болоод ийм зөрүүтэй юм байна. Тэр онол нь бол байдаг юм байна, байдгүй нь бол байдгүй юм байна. За одоогийн өнөөдрөөс эхлэх 3 дараагийн 2 лекцтэй 3 лекц. Эцээс би өөрөө тэгээд хийм бэ. Одоо тэглүүл авах гэдэг ш. Би. За энэ бол шууд мэдчихдэг юм бол биш. Зөвхөн ойлгох л асуудал гарна. Ер нь өөрийгөө нэг ойлгох. Өөрийгөө мэдтэл бөө юм болно. Зарим хүн өөрийгөө мэдэх юм бол бүр ерөөсөө сэтгэлээр унана. Тийм үү би чи ийм юм уу? Тийм учраас өөрийгөө нэг ойлгох. Тэр л айгуу жоо. Тэгэхээр энэ 3 лекцээр нэг зин дараа нэг өөрийгөө нэг жоохон ч гэсэн ойлгочвол одоо тэгээд болж юм. Тэгээд болж юм. Яг бол одоо гадагшаа биш. Улс руугаа, нийгэм рүүгээ гадагшаа биш. Дотгошоогоо одоо өнгөх асуудал гарч байна шүү дээ. Өөр лүгээ өнгөх. Надаар юу байна? Би чинь юу вэ? Би чинь нэг яачаад байдаг билээ. Тийм том одоо хариуцлагатай сэдв өдрөө одоо орондоо. Тийм. Яг психолог гэсэн олон улсын нэг юм ойлголт яваад байдаг. Ер нь бол яг одоо психолог гэдгийг тайлбарлах гэж, орчуулах гэж яг оролдох юм бол ер нь бол орчуулж болохгүй байсан психолог гэдгийг психологоор нь л явах гэсэн. Ер нь бол яг ингээд монгол хэлэндээ нэг буулгах гэж оролдох юм бол ухаан судлал гэсэн ойлголт яваад байгаа юм л да. Хүний ухааныг л судлаа. За энэ ухаан дотор одоо юу эргэлддэг,
Энэ ухаан яаж ажилладаг? Хэрэгтэй үедээ хэрэгтэй, хэрэггүй үедээ хэрэггүй юм яаж одоо ухаандаа эргэлдүүлдэг? Тэрийг л одоо судалж байгаа шүү дээ. Тийм маш том салбар. Маш том салбар. Тэгээ нэг энэ Facebook дээр эртээд нэг хүн биччихсэн байсан. You are not body, you are consciousness гэдэг. Тэгсэн мөртлөө доор нь тэрийг орчуулах гэж хачин хийцэн би. Тэгээ тэрэн дээр Facebook дээр нэг жоо хариу өгсөн шүү дээ тэр хүн. Тэр яг энэ юу гэж хэлээд байгаа юм бэ? Ер нь бол хүн бол зөвхөн бие биш ээ. Тийм. Хүн бас тэрийг бас мартаж болохгүй шүү гэсэн л үг л дээ. Тэгээ одоо нөгөө ухаан гэдэг чинь манайхан чинь ухамсар гэсэн үгтэйгээ холиод идэх шүү дээ. Ухамсар гэдэг чинь ёс суртахууны асуудал. Ухаан гэдэг чинь яг хүний энд асуудал яриад байна шүү дээ. Ухамсар гэдэг чинь хүн ухамсартай байх, ухамсартай хандах. За хүний ухаан бол тийм амар биш ээ. Бид нар чинь энэ ухаантай хөөхөж ч гэдэг юм уу, ямар ухаантай юм бэ ч гэдэг юм уу, энэ ямар хачин ухаангүй юм хийж гисэн юм бэ гэдэг бид нар их амархан хөнгөн хэрэглээд байна шүү дээ. Шинжлэх ухаанч гэдэг юм уу, тоон ухаанч гэдэг юм уу, одоо юу гэдэг ангаах ухаанч гэж ах шиг. Тий. Ухаалаг утасч гэж ах шиг. Ихэм шингийн ухаан гэдэг ямар их чухал үгийг бид нар зүгээр ингээд хог мэд хэрэгжилж хог мэд бодомжинд хайдаг вэ гэдэг бол хэцүү. Тий. Одоо consciousness гэдгийг тийм үү mind гэсэн ийм том ойлголтууд яваад байна шүү дээ. Психолог энэ төр гэсэн. Тэгээ энийг чи одоо зүгээр л ингээд бид нар ухаалаг үцгээл хэлчихэж шүү дээ. Тийм. Ямар ч одоо гадны сүрхийн хүн энэ чиний гар утас айгу майндтай те гэж хэлэхгүй шүү дээ. Тэг яг бид ч одоо тэгээ юм л ардууд. Тэгээд маш том одоо эндээс энэ лекцээс нэг мэдэж авах ёстой. Энийг үргэлж санаж явах ёстой. Энийг хизээч одоо хайж орхиж болохгүй ойлголт бол миний ухаан тустай, чиний ухаан тустай. Ерөөсөө. Тийм учраас маш их чийтэр ялгаатай. Яг чийтэрийн царай адилхан байж болно. Тийм одоо Монгол царайтай, Аз царайтай. Тийм үү? Нүүрний хэлбэр дугуй гонцгаа одоо юу гэдгийг нүд тийм ийм хамар ам чих одоо тийм ийм тийм ямар адилхан юм бэ? Тийм. Та тэрнтэй адилхан юм аа, энэтэй адилхан юм аа. Тийм окей. Өндөр нам та хоёр адилхан өндөр адилхан намх одоо юу гэдэг тарган туранхай адилхан байж болно. Ийшээ орлоо. Хүн болгон өөрийн гэсэн ухаантай. Тэр ухаан саруул бүдэг солиотой гайхамшигтай одоо юу вэ? Өчнөн юм болно тийм. Тийм амар биш. Хүүхдийг ингээл хүүхдээ ухаантай шүү мэдэхгүй бүүм байд. Эсвэл одоо хөгшин хүн амьдрал юм үзэж нүд тайлсан энэ одоо хүн ухаантай шүү. Эсвэл бүүм байд. Тэнийг өвгөн дүүрэн. Тэнийг эмгэн дүүрэн. Тийм. Маш чухал асуудал. За энийг хизээш мартчихлаа. Миний ухаан тустай, чиний ухаан тустай. За ингээд одоо яах вэ? Ямар нэг төвшөнд чиний ухаан, миний ухаан хоёр ямар нэг төвшөнд яах ёстой? Авцалдах ёстой. Авцалт бол сайн. За өнөөдрийн энэ одоо лекц 7-гийн одоо гол сэдэв маань бол би. Би гэдэг үг бол яг хаанаас гаралтай, хаанаас орж ирсэн бас нэлээд асуудалтай. Тийм. Зүгээр одоо Английн одоо I, Германы ich, Францын je гэдэг л байгаа шүү дээ. За хятад болохоор сая хятад явж байгаад бол во гэдэг нэлээ. Тийм. За хойно олсууд бол я гэдэг. Тийм. Тэгэхээр энэ би гэдэг үг маань одоо маш төвөгтэй ойлголт. Японооч үг ваташи гэдэг юм. Ерөнхийдөө бас нэг бол хятадын во явж шүү дээ. Тэгэхээр ер нь бол маш их төвөгтэй. Монгол ер нь бол яг социализмын үед би гэдэг үг үүссэн байх. Одоо өсглөөс өмнө бол би гэдэг үг бол хэрэгжилжээгүй, хэрэглэгч боломжгүй юм. Яг социализмын үед нэг жоохон бид нар ч нэг жоохон гайгүй
хүн төрөлхтний хүний ертөнцийн нарийн шиг юм нэг орж ирлээ штэ дөнгөж л. Тэрнээс өмнө бол ардын услаас өмнө бол аймаар штэ. Хүн өмшгийн аргагүй штэ бид нар мэдчихэж байгаа. Тэгэхээр би гэж хэм бэ? Би хүн гэж хэм бэ? Өдөрний лекцийн гол сэдв бол би хүн. Тэгээд одоо индивидуал гэдэг одоо гадны нэг ойлголт яваад байгаа шүү дээ. Индивидуализм гэдэг. Тэр нь дүү нэлийн дөхөн индивидуум гэсэн ойлголт. Ер нь тэр өөрөө өөрийнхөө эзэн гэж одоо яг юу хэлээд байгаа. Тэгээд өөрөө өөрийгөө эзэн болоход ямар хүндрэлтэй. За тэгээд нөгөө хувийн бие ямар хэцүү вэ? Ийм сэдвүүдийг өнөөдөр тухайн лекцээр бол ярих гэж одоо оролдоно. За яг бие хүн гэдгээр бол яг индивид гэдгээр яваад байгаа. Тийм бол яг индивидуализм гэдэг яг индивид гэдгээр яваад байгаа. Тийм. Яг ер нь бол энэ одоо Мойс энэ гэсэн нэг сургуулиуд уулна энэ үгийг хэрэглээд бол хэрэгтэй. Гэхдээ одоо жишээ нь тэгээд онлайн том одоо англи, грек, латин чухал өгнүүдийг бол ингээд ингээд орчуулад тэгээд бүр бантан болгож байна шүү дээ бид тэргээл мэдчихэж байгаа. Тэг яг нь бие хүн гэдгээр ер нь хэнийг хэлээд байгаа? Ямар хүнийг бид нар энэ бие хүн гэж хэлэх вэ? Ер нь бол индивид гэж хэлэх вэ? Бие даасан хүн гэх үү? Тийм. Ямар хүнийг? Хэнийг? Тийм одоо тодорхойлолт бид нар чи гэдэг чинь. Би энэ тодорхойлолт гэж байгаа нэг үсэг алдчихсан байх шүү. Биш. Ерөг бол өөрийгөө нэг авч явах чаддаг. За энэ бол ямар хэцүү бол бид нар мэднэ. За хариуцлагатай байх нь. За энэ одоо ямар хэцүү бид мэдж байгаа. За ёс суртахуунтай байна гэж байна. За ёс суртахуун бол бидний тэргүй одоо маш их асуудалтай. За тэгшэрхтэй. Тэгшэрхээ шаардаж тэгшэрхтэй байна гэдэг бол одоо бид нар харсан шүү дээ. Монголын нийгэмд ямар хэцүү. За тэгээд эрхээсээ гадна үүрэг. За үүрэг гэдэг бол ерөнхийдөө бид нар бол үүрэг чиний даалгавар гэх юм бол одоо тэгээд бити социализм юм яриад бай, бити дарангуйл юм яриад бай багж бити хүнд тулгаатай гэдэг ингээд маш аюултай үүрэг яваад орчихно. Эсвэл гадаадад юм уу өөр оронд очихороо үүргээ аюу сөрхий ухамсарладаг. За ухамсар гэдэг чинь ийм л үнийг хэлээд байгаа байхгүй юу? Тийм учраас ухаан гэдгээс устдаа. За бие хүн гэдэг бол ийм төвхтэй. За тэгээд бие хүн лөө орно гэдэг чинь тухайн тэр хүний ертөнц рүү л орно гэсэн үг. Хүний ертөнц. Дотоод ертөнц. Гадаад ертөнц л ингэ байж. За тэр гадаад оронд байна уу? Монгол орондоо байна уу? Хаана явна уу? Тэр хүний гадаад ертөнц бол тэргүй тойроод байж байгаа. Тэр хүний л одоо гадаад ертөнц. Хаана байна уу? Гэтэл дотоод ертөнц чинь чухал. Гадаад ертөнцөөс хамааралгүйгээр гадаад ертөнцид захирагдахгүйгээр миний дотоод ертөнц яаж одоо бие дагаад одоо нэг иммун гэдэг шиг дархлаатай дотоод ертөнц маань хаач явсан хэвээрээ байх вэ гэдэг чинь асуудал очиод байгаа. Одоо тэр монголчууд дасан зохицох чадвартай гэдэг шүү дээ. Тэр чинь аюултай байхгүй. Дасан зохицно гэдэг чинь одоо юу хэлээд байгаа? Тийм. Юуг дасан зохицно гэдэг. Юу дасан зохицох гэдэг ерөнхийдөө бууж өгөх л гэж ойлгоод байгаа шүү. Тэгэхээр тэр ямар ч үед миний тэр өөрчлөгдөшгүй дотоод ертөнц. Миний дотор яваа бүх асуудлууд, миний дотор асуудлууд гадаад ертөнцөд яг уу. Гадаад асуудал. Гадар асуудал. За энэ дотор би өөрийн гэсэн ертөнцөө яаж авч явах вэ? Ер нь яаж өөрийн ертөнцөө бүтээх вэ? Тэр хүн дуурайгаад хүнээр хэлүүлээд болчдөг юм шиг шүү дээ. Эсвэл нэг одоо бестселлер ном худалдаж аваад гяс уншчихдаг ч юм уу. Тэгээд тэрийг тэмдэглэж аван готаад тэгээд дотоод ертөнцтэй болчдөг. Тийм амарх юм биш. За ингээд бие хүн лөө ороод ирэхээр маш чухал одоо сэдвүүд ярих асуудал гардаг. Хувь хүний, бие хүний онцлог. За яагаад вэ?
Яагаад гэвэл хувийн сонирхол байдаг. Гэтэл бусад байдаг. Би өөрийн гэсэн сонирхолтой. Гэтэл бусад байна. Одоо би тэгэл яах вэ? Би өөрийн гэсэн хүсэлтэй, хувийн хүсэлтэй. Хүслээ дагмар байна. Тэгэл бусад байдаг. Одоо би яах вэ? Би хүн би надад өөрт зориг байна. Гэтэл бусад байдаг. За би одоо тэг яах вэ? Одоо бусдаас хамааралтай. Бусадтай ямар нэгэн байдлаар хэлхээ холбоотой. За ингээд хувийн хүсэл, хувийн зориг, хувийн сонирхол бусад гэсэн гадаад ертөнцтэй ямар нэг байдлаар яах вэ? Шүргэлцэн. Ингээд нэгэнт гадаад ертөнцтэй бусадтай миний хүсэл, сонирхол яах нь зориг шүргэлцээд эхлэхээр асуудлууд үүснэ. Сонирхлоо дагаад гараад явлаа. Асуудал эхэлнэ. Юу сонирхсан? Юу сонирхдаг вүлээ? Хүслээ биелүүлэх гээд гараа явлаа. Асуудал үүснэ. Асуудал эхэлнэ. Юу хүссэн бэлээ? Ер нь би юу хүсдэг вүлээ? Ингээд асуудалд орно. За энэ асуудалд орохыг ерөнхийдөө одоо буддизмын одоо философи, буддизмын шашин, буддизм ч юм философи шашинаар холилдоод яваад байна. Тэнд бол үйлийн үр гэж нэрлэдэг. Тийм. Энэ үйлийн үр гэдэг маань хүнийг нэг айлгаж байгаа, сандрааж байгаа үг биш. Ер нь бид нар альва нэг юм хийлээ, тэр нь заавал үр дагавартай шүү гэдгийг л хэлж байгаа. Тэгээс одоо миний хувь заяа, миний одоо төөрөг одоо юу юм тэр гэж хямдхан ойлгож болохгүй. Би хүслээ дагаад явна. Нэг үр дагавартай шүү. Би өөрийнхөө сонирхлыг дагаад явна. Тэр нь үр дагавартай шүү. Чи юу л хийн тэр болгонд үр дагавар юм. Тэр үр дагавар сайн муу янз бүр. Тэр үр дагавар сайн муу байх зөвхөн надаас хамаарахгүй. Яг бол бусад хүмүүс байна. Гадаад ертөнц байна. Тэндээс хамаардаг. Тэр үйлийн үр гэдэг маань зөвхөн миний одоо үйлийн үр биш. Гадаад ертөнцтэйгээ бусад хүмүүстэйгээ хамааруулдуулаад тэндээс гарч ирсэн одоо нэг цогц гэдэг шиг багц үйлийн үр байхгүй. Тийм амар биш. Зөвхөн надаас хамаарахгүй. За би үүсэх ёстой. Би үүснэ гэдэг тийм амар биш. Хүний бие үүснэ. Хүний бие өсдгөрөө өснө. Тодорхой нэг 25, 26 наснаас эхлээд өсөлтөд зогсно. Дээшээ. Дээшээ болоод яг өсөлтөд явагдах байх. Тэр ер нь Монгол хүн гэж ярьдаг. Ер нь хүн төрөлхтөн хүн гэдгийг ер нь хэрхэн тодорхойлдгийг. Тэндээс бид нар өөрснөгөө гаргалгаа гаргаад өөрснөгөө хэрхэн тодорхойлох вэ гэдгийг ярилцах цаг болсон. Бид нар зүгээр нэг эсгийн дотроо бөгнөрлөчөөл ямар ч утгагүй үлгэр домог яриад л төвх яриад л тийм үү шүлэг уншаад л ингэж суугаад иж болохгүй байхгүй. Тэгэл нэг л их л Монгол соёл, Монгол түүх яриад эсгийн эсгээрээс бид нар гарах хэрэгтэй байхгүй юу? Эсгээрээс гараад ирээд дэлхийн мэдлэг боловсролтой танилцъя л та. Тэгээ Орос ээж нар юу ярьдгийг, Хятад ээж нар юу ярьдгийг, Япон ээж нар юу ярьдгийг. Тэрийг сонсъё л доо. Тийм Америк одоо Герман, Францын аав нар юу ярьдгийг тэрийг бүгдээрээ сонсъё л доо. Тэд нар гэр бүлийг юу гэж ойлгодгийг, тэд нар аав гэдгийг юу гэж ойлгодгийг, тэд нар ээж гэдгийг юу гэж ойлгодгийг. Тэднийг бүгдээрээ сонсъё л доо. Бидний эсгийгээрээс одоо тэгээд гарахгүй шүү дээ. Би чинь социализмын үед эсгийгээрээс гарсан гэсэн чинь нэг хэдхэн нөхөр гарчаад буцаад орцсон юм шиг байна шүү. Тийм бид нар одоо Монгол орнны энэ ухаанаа жоохон задлах хэрэгтэй. Юм унших хэрэгтэй. За ухаан хөгжин хамгийн гол нь
бие өсөд байдаг. Тэрнтэй яг зэрэгцээд ухаан хөгжих тэр л одоо бие үүсгэхэд том одоо асуудал яригдана. Бид нар мэдж байгаа. Биеийн өсөд байгаа мөртлөө ухаан нь хөгждөггүй хүмүүс бол байдаг. Ухаан хөгжих боломж бас бага хүмүүс байдаг. Ер нь ухааныг бас хөгжүүлэхгүй ч тийм одоо үйл явдлууд байдаг. Нөгөө одоо бид нар бол мэдж байгаа Монгол улсад, Монголын нийгэм бие өсгийн хажуугаар ухаан хөгжих тэр одоо боломж бололцоо бас хэцүү байдаг. Гэр орноос ихсүүлээд тэгээд сургууль дээр ямар үлээ, багш ямар үлээ, зургатаар юу гардаг үлээ, нийгэм ямар үлээ тийм ээ. Тэр энд бол одоо бие эхлэх тэр үйл явц маш их чухал. Олон хүний одоо бие эхэлж чадахгүй хөтөлбөр. Яг энд би нэг зөрчсөг одоо нэгэн тал одоо Монгол руу орж ирж байгаа, хөдөөнизм рүү орж ирж байгаа лекц учраас бас Монголын зөрчсөгүүдийг бас хэрэглэх хэрэгтэй, хэрэг шаардлага гардаг. Яг бид нар бол яг усны их булангартай бол адаг булангартай гэсэн нэг үг яваад байдаг. Тэгээ энэ тэгээ заавал бас тийм байх халамгүй. Хэн булангартай байсан бол тодорхой нэг одоо хөгжлийн явцад хүн тэр шүүлтүүрдээд тийм үү? Булангарыг бас багасгах боломжтой. Адаг одоо аль болох бага булангартай байвал одоо сайн байна. За их бол гэртээ дэргүй булангартай байна. Яг бол би эхлэж шүү дээ. Тэгэхээр одоо надад юу ирэх вэ? Гаднаас миний бие эхлэхэд зөвхөн цэвэр ариун юм ирэхгүй шүү дээ. Бохир булангартай маш их ирнэ. За тэгээд тэндээс миний бие яаж үүсэх юм? Яаж? Маш том одоо юу яригдана? Сэдв яригдана. За тэгэл биеийн эхлэл яаж явагдсан бэ? Хэдийд бие гэж хэлэх вэ өөрийгөө? За хүүхэд нас хэрхэн өнгөрсөн? За мэдэхгүй. Хүүхэд насаа зарим хүмүүс санахгүй байдаг. Тэр их осолтой. Ямар нэг шалтгаантай болоод л хүүхэд насаа санахгүй байна. Ямар одоо шалтгаан бүү мэд. Юу ч нуухгүй, дарахгүй, хасахгүй, нэмэхгүй, иргэн санах л одоо чухал. Эндээс л одоо би эхлэн шүү. Нуула, хаала одоо би ярих ямар ч боломжгүй. Яг бол тэр санамжинд байгаа тэр хүүхэд насны бүх юм чинь тэр биеийг бүтээхэд оролцсон. Тэр бие дотор чинь тэр хүүхэд насны бүх юм явж байгаа. Тэрс гинт би үсчихгүй шүү дээ. Тэр хизээч юм нэмж болохгүй, хасаж болохгүй. Дарж нууж болохгүй. Чин хүүхэд насныхаа тухай ярьдаа гэл тэгэхээр хүмүүс бүр ингэж аюу хэцүү байдалд ордог. Оо би өстой аюу гоё хүүхэд настай байсан ч гэдэг юм. Оо миний хүүхэд нас хэцүү байсан ч гэдэг юм. Өстой бүү мэд. Зогсоо зайгүй хүүхэд нас хэцүү байна гэж байхгүй шүү. Зогсоо зайгүй хүүхэд нас гоё байна гэж байхгүй шүү. Тий? Тэгэхээр тэрийгээ санахгүй зүгээр л гоё байсан, муухай байсан гэдгээр л дараад нь шүү дээ. Нуугаад нь шүү дээ. Тэгвэл би үүсэхгүй. Тэр бүх юмтайгаа би үүсэх ёстой шүү дээ. Тэгээд хүүхэд насанд ер нь би гэж тусдаа байна гэдгээр ухаарч эхлэх. Тэр л аягүй чухал. Тэр хидээд байх юм мэдэхгүй. Хэдэн настайд би гэдэг байна шүү. Тусдаа. Энэ би хэрэг тусдаа хинээс ч хамаарахгүй, тэнтэй ч хуваалцахгүй тэр л байж вэж бүрэн бие үүснэ. Тийм амар биш. За тэгээд одоо бие үүсгэхэд хүний бие үүсгэхэд хамгийн чухал одоо орчин бол тодорхой нэг орчинд бие үүсэж эхэлнэ шүү дээ. Тэнд хамгийн анхдагч орчин бол бидний нөгөө нэрлэдэг ээж. За ээж анхдагч орчин болох ёстой. За тэгээ болж чадсан уу? Ээжтэйгээ хэрхэн эхэлсэн? Цаашид
бусад хүмүүс рүү харилцаа эхэлнэ. Ээжтэйгээ тэр орчин дотор хэр байсан, ямар нөхцөл байдалд ээжтэйгээ хамт байсан, яг тэрүүгээрээ одоо яах вэ? Одоо тэрийг харчихсан, ээжээсээ суралцчихсан учраас одоо яах вэ? Бусад руу тэгж харцсан. Тийм амар биш. Энэ би, энэ ээж. За энэ хоёрыг тусгаарлаж чадна гэдэг бол маш том одоо амжилт. Тэр л буддаг гэж байгаа байхгүй. Тэр л бүтлгүйтдэг гэж байгаа байхгүй. Би тусдаа ээж тусдаа шүү. Би ээжийн нэг хэсэг биш шүү. Ээж миний нэг хэсэг биш шүү. Тусдаа. Энэ миний сэтгэлийн хөдөлгөөн. Энэ бол ээжийн сэтгэлийн хөдөлгөөн гэж одоо ялгах. Тэс одоо ээж үйлэхэд би одоо үйлэх биш. Үйлэхгүй гэж болно. Ээж баярлахад би хамт баярлах биш. Би баярлахгүй гэж болно. Гэтэл ээжийг үйлэхэд уйлаад одоо ээжийн нэг хэсэг тусдаа болж чадаагүй. Ээжийг баярлахад хамт баярлаад тусдаа болж чадаагүй. Тэр тусдаа болох үйл явц бол би одоо хэлж ш. Одоо би хаа бол энэ жишээг ярьдаг л да. Би 1-р ангид лөө 2-р ангид байхад л ээж уур хүргээд ахад галтгооны хөрөнд зогсож ирсэн. Ээж цаашаа хараад хоол хийгээд зогсож ирсэн. Тэгээ би ард талд нь ингээд ширээн дээр юм идсэн сууж байгаа. Тэгээд ээж хачаа хачи юмараа цаашаа харцсан над руу хачаа хачи юм хэлээд байхад би дотроо амар муухай бодсон байхгүй ээж гэсэн. Тэгээд тэгж бодонгуудаа би бодсон байхгүй. За одоо яг ээж эргэж хараад намайг зөхөн. Надад одоо ээж миний бодлыг би мэддэг л гэж бодож шүү дээ. Гэсэн ээж ерөөсөө юу ч мэдэхгүй байгаа байхгүй. Миний тэр бодлын талаар. Тэг би гайхчихсан байхгүй. Ээж яана надаас тустай юм биш шүү дээ. Миний бодлыг мэддэг юм биш шүү дээ. Тэр болтол би юу бодно ээж мэдж байгаа л гэж боддог гэсэн. Тэгэхээр би яг ээжийнхээ нэг хэсэг л гэж явуулсан биш шүү дээ. Ээжээсээ тустай ойлгож байсан биш шүү дээ. Тэгээ би чи яг тийм одоо тустай гэдэг тэр юу одоо орж ирж байгаа. Тэр бүр сайн сандаг байхгүй. Яг галтгооны одоо бүр тэр галтгооны өрөөч надад бүр харагдчихэв. За ингээд одоо нөгөө тэр анхдагч орчин дотор би үүсэх тэр анхдагч орчин ямар байдал байсан тэр л аюулж байна. Тэр бүтлгүүцэн тэгэл бүтлгүүцэн. Би үүсэхгүй. Миний хүсэл ээжийн хүсэл тусдаа. Ээж хүсснийг би хүсэхгүй гэж болно ш. Миний хүсснийг ээж хүсэхгүй гэж болно ш. Заавал нэг хүсэлтэй, нэг баяртай, нэг эмгэнэлтэй адилхан байж болохгүй ш. Тэгвэл би үүсэхгүй. За би үүсгэхэд хамгийн чухал заавал бол маш их хэрэгтэй. Энэ бол би үүсгэхэд заавал байх хэрэгтэй. Тусламж. Хүүхэд насанд тусламж маш хэрэгтэй. Хүүхэд насанд шүү. Том болсон ойн ш. Хүүхэд насанд дэмжлэг маш хэрэгтэй. Би болох гэдэг ш. Би үүсэх гэдэг ш. Би үүсэхэд нь туслах хэрэгтэй. Дэмжих хэрэгтэй. Би үүсэх гэдэг ахт нь халамжлах хэрэгтэй. За эдгээр байхгүй бол тэгэл мэдхгүй. Одоо бийг нь үүсэхгүй шүү дээ. Туслахгүй бол хүүхэд насанд дэмжихгүй бол халамжлахгүй бол би үүсэхгүй шүү дээ. Ягаад гэвэл би энэ тусламж, дэмжлэг, халамжуудыг ээжээс авлаа, суралцлаа. Одоо яах вэ? Буцаагаад өгнө шүү дээ. Буцаагаад хүнд тусалдаг, хүнийг дэмждэг, хүнийг халамжилдаг болно ш. Тэндээс ирээгүй юу? Тэгвэл над байхгүй шүү. Уучлаарай. Тэгэхээр тэр бие үүсэх, хүүхэд насанд бие үүснэ гэдэг чинь ямар их чухал вэ? Яагаад одоо бусад оронд очиход? Тийм үү? Одоо Япон байна уу?
Америк байна уу, Герман байна уу, Хятад байна уу, Орос байна уу? Хүүхдээс ерөөсөө салахгүй хүүхдтэй ингэж зуралдаад байна. Яг л би үүсгэхэд нь тусалж дэмжих гэдэг нь шүү дээ. Тэрс нэг одоо нэг хүүхдтэй нэг сагсан, хүүхдтэй одоо нэг хайртай, хүүхдтэй нэг халамжилсан, эрхлүүлсэн тийм биш байхгүй юу? Одоо тэр хүүхэд наснд би нь үүсэхгүй бол тэгэл тэр чигээрээ 10 жилийн сургууль, оюутан тэгэл хүнтэй суугаад тэгэл би бишүүдл одоо тэгэл өдөр өнгөрөх ажил гарна шүү дээ. За ингээд яг уу нөгөө би үүсэж гэнэ гэдэг чинь өөрийнхөөрөө гэдэг чинь үүсэж байгаа байхгүй юу? Би өөрийнхөөрөө гэдэг чинь хүүхэд би үүсэх гэдэг нь шүү дээ. Тэгтэн тэрийг зогсоож болохгүй шүү дээ. Би өөрийнхөөрөө гэдэг ахтана. Яг л өөрийнхөөрөө хийж хагаад унгаан, бүтлгүүтэн, одоо бүдэрн одоо юу гэдэг өчнөө болно шүү дээ. Тэг чи яаж ийн суралцж шүү дээ. Өөрийнхөөрөө явж суралцсан шүү дээ. Тийм. Бүгд бүдрээд очихт нь очоод шууд өргөж авах ерөөс хэрэггүй байхгүй. Яагаад унчиж байгаа юм бэ? Хөөхи миний өвөө унчлаа, охин унчлаа. Тэг солиороод хэрэггүй байхгүй. Унчлаа, жоохон божгоод өөрөө босоод яваад. Асуудалгүй. Би үүсгээд нь шүү дээ. Хүүхэд баярлаад идэг. Баярлах нь юу байгаа гэж ууралж болохгүй. Өөрийнхөө баярлж үзэж шүү дээ. Юундаа ууралсан юм? Чи өөрийнхөө ууралж үзэж шүү дээ. Тусдаа гэдгээ мэдрэх гээд нь шүү дээ. Хүлээж авах гээд нь шүү дээ. Тэс өөрийнхөө баярыг хүүхэдтэй тулгах. Өөрийнхөө уурлахыг хүүхэдтэй тулгах. Өөрийнхөө уутахаар эмгэнэл хүүхэдтэй тулгаж болохгүй шүү дээ. Би бол би. Тэгэл болоо. Одоо маш тэгс энэ яг ээжээ. Энэ яг аав. Тийм хизээч байж болох. Ээжийн копи паст, аавын копи паст гэж болохгүй шүү дээ. Ааваас бүр шал өөр болно шүү дээ. Ээжээс бүр шал өөр болно шүү дээ. Тэр чинь би үүсэж шүү дээ. Одоо аавынхаа мэрэгжлийг өвлөж авлаач гэж би бүр гайхдаг. Яаж байгаа юм? Тэгж болохгүй шүү. Хүү аавын үргэлжлэл байж болохгүй шүү. Охин ээжийн үргэлжлэл байж болохгүй шүү. Би үүсэхгүй шүү. Одоо өхөн үхтлээ тэгэл одоо аавгаа ирсээр бол үхэх нь шүү. Өхөн үхтлээ ээжигээ ирсээр бол үхэх нь шүү. Тийм. Одоо тэрнээсээ салаач гэд би одоо ихшлэн нам биччихсэн. Тэгээд одоо энэ бүх үйл явдлын шин дараа нөгөө бүрэн бие үүсэж байгаа байхгүй юу? Одоо нөгөө бүтэн бие гэх юм уу хайшин. Одоо энэ бүтэн арчлал гэдэг юм биш нэг л тал хагарчихсан арчлал байсан юм шиг шүү дээ. Тэгэхээр бүрэн бие үүсэх, иж бүрэн бие яаж үүсэх вэ? Тэр чинь индивидуализм гэдэг яриад шүү дээ. Тэр бүрэн бие үүсэхэд өөрийн бодол, энэ миний бодол, би бодсон амар чухал. Дараа нь энэ миний emotion, энэ миний сэтгэл, энэ миний сэтгэлийн хөдөлгөөн. Би хөөрч байна. Би уутгарлаж байна. Миний л сэтгэлийн хөдөлгөөн. Би уутгарлаж байна. За тэгээ нөгөө талд бол яг тийм хамгийн чухал одоо бие хүн болж бүрэн бие болоход хэл маш чухал. Маш сайн үгийн баялагтай. Яг таарсан үг хэлж чаддаг. Амар чухал. Бид нар мэдчихэж бид нар өнөөдөр бас нэлээд ярина. Бид нар хэлний асуудал. Монгол хэлний асуудал. За ингээд энэ биеийн тухай тийм үү? Явсаар байгаад ном биччихсэн л да. Тийм. Ер нь бол миний номнууд чинь ингээд нэг тодорхой нэг аж амьдрал, тухайн нөхцөл байдал тэндээс тэр ном өөрөө толгойд ингээд бодогдож явсаар байгаа. Тэгэхээр нэг номны төвшөнд очтгол доо. Тэгэн гутал би одоо за одоо бичиж.
Тэгээ бичиж игэлдэг л дээ. Тэрнээс би энэ номны тухай одоо бичнэ ч гэдэг юм уу, бестселлер бичнэ ч гэдэг юм уу, ер нь ийм биччихээ тэгээд өөрөө өөртөө хийчих ингээд тулгадаг. Надаас өөрөө ингээд боловсроод гарч ирэх хэрэгтэй. Энд ихлээр боловсрцсан байж аж ном руу орно гэсэн шүү. Энд юу ч үүсээгөө боловсроггүй байхад хүмүүс ингээд шууд ингээд ном бичих гэдэг байхгүй. Шууд л ерөөс ингээд өөртөө тулгаад бестселлер бичих гээл заастаа энэ номыг биччих. Энэ номыг орчуулчих гэдэг байхгүй. Одоо яагаад ч гэдэг юм. Одоо ямар шалтгаантай ч гэж бид нар мэдж байгаа ш. Одоо ингээд 5 сар 6 сард юунд Скотын талбай дээр номын үндэслэл яамаг болдог битүү ном байдаг. Яагаад тэр номыг бичсэн? Ямар учраас тэр ерөөсөө ярихгүй байна шүү дээ. Хэдий хугацаанд наад ном чинь бичигдсэн. Ном бичигээл бичсэн юм шиг л шүү дээ. Тэгээд энэ энтхэгийн философи гэдгийг би бас аюу их бодож явж иж бичсэн дээ. Одоо би чинь барууны маш их философийн ном уншчихсан. Нөгөө Германы философч, Францын философч, Английн философч, Америкийн философч, Итали, Ромын философч, Грек рүү ороод юм дандаа барууны ертөнцийн философиг маш уншсан л да. Яг одоо бид нар чинь социализмаар дамжаад Маркс хурж ирээд, Ленинизм хурж ирээд барууны философи маш их ороод ирчихсэн. Социализмаар дамжаад. Тэгээд тэгсэн мөртлөө нийт хүмүүсийн дунд буддизм аягүй их ярьдаг. Тэгэхээр гандан бид нар мэдж байгаа, лам нар мэдж байгаа. Тэгээд ер нь одоо дорны философи руу бол би одоо орох цаг нь болчихсон юм байна. Тэгээд ерөнхийдөө барууны философийг хошин тавиад дорны философи руу нэг 4-5 жилийн өмнөөс орж эхэлсэн гэхдээ айжмаар тэгээ явсаар байгаад ерөнхийдөө энтхэгийн философи руу нэлээ орсон. За лекцүүд бас уншсан. Биш нөгөө лекцүүд, зураг лекцүүд уншаад байгаа бас ном ингээд боловсроод байдаг л да толгойд. Ухаанд. Тэгээд ийм одоо энтхэгийн философи гэсэн ном бичижсэн. Тэгээд энтхэгийн философийн одоо тэр онцлогийг нь нэлээ харсан. Бидний энтхэгийн философууд нь одоо тийм үү энтхэгийн одоо эцэг өвгдээц одоо Будда ч нь одоо нагарч унаа энэ чинь энтхэгчүүдийн өвгдээдсэн шүү дээ. Бидний өвгдээц биш шүү дээ. Тэгээд энтхэгийн философи бол ерөөсөө 2-3 асуудал дээр л маш их одоо тулгуурлаж тийм үү цааш ингээд хөгжсөн юм байна. Одоо хөгжил гэж хэлж болох юм л да. Цааш үргэлжилсэн юм байна. Тийм. Ер нь бол үргэлжлэл бид нар ярих болохоос биш. Хөгжил гэхэр чинь ингээд улам сайжраад байсан юм шиг байна. Энэ чинь сайжрал ярих маш хэцүү. Тэгээд энэ ведэн гэсэн ийм ойлголт байдаг юм. Янз бүрийн энэ тэнд ингээл уншихад таардаа л гэдэг. Тэгээд гол нь энэ тэр ведэн гэдгийн буддын одоо тэр биш энтхэгийн тэр ведэн гэсэн ойлголтын цаана юу яваад байдаг вэ гэхээр ерөнхийдөө ер нь хүн мэдэхгүйгээсээ л чөлөөлөх хэрэгтэй гэдэг байна. Хүн мэдэхгүй байна гэдэг чинь тэгэл гайл гэж байгаа. Одоо энэ тэнд яриад байдаг чинь мэдлэг болвол зарим нь хүч чадал янз бүрээр л яриад байдаг. Гэтэл энтхэгчүүд бол мэдлэгийг бол тэгж хүч чадал гэж том дуграагүй зөвл эрхчлөөл гэж байгаа байна. Чи мэдлэггүй бол чи эрхчлөөгөл гэж байгаа. Амар хэлж шүү дээ. 3000 4000 жилийн өмнө шүү дээ. Тэгээд тэндээс ч л одоо юу тэр би гэж хэмбэ гэсэн асуулт руу л орно. Тэр мэдлэгээр чи эрхчлөөтэй болоогүй цаг чи би гэж яхад аяг хэцүү шүү л гэж байгаа. Чи юу ч мэдэхгүй байж чи ямар юмныхаа бигээд байгаа юм бэ? Чи бол жинхэнэ би биш. Чи би болоогүй л гэж шүү дээ. 3000 жилийн 4000 жилийн бүр ингэж ярьжсэн биш. Бид нар одоо л тэрийг нэг ойлгох гэж оролдож шүү. Тэгэл яг нэг санскрит, буддизм одоо юу гэдэг тиймэрхүү үгнүүдээр ингээд бүдгэрүүлээ хайчдаг. Уул нь сайн анхаарад сонсоод сайн анхаарад харах юм бол сайн анхаарад унших юм бол маш хэрэгтэй юм тэр үүссэн байна. Гайхамшигтай.
Тэгээд ч өнөөдөр одоо энхигийн автомат тэр хүнтэй ингээд болоод байгаад байна шүү дээ. Хэдийгээр одоо олон жил Английн колони байж англиудад дарлуулсан ч гэсэн энэ автомат байгаад байна шүү дээ. Английн хүн ам өсөхгүй шүү дээ. Тэгэхээр энхигийн хүн ам өсөөл хоолоо идэл нөгөө сайхан амттай юмудаа идэл байж л байна шүү дээ. За тэгээд одоо бийг одоо тэгээд үүсгийа. Мэдхгүйгээсээ одоо яа чөлөөлөгдөё. Гэт ингээд яасан. Энтхигийн өвгдөөц эцэг өвгд тэр бийг үүсэх янз бүрийн онолууд гаргасан байж. Янз бүрийн онолууд. Маш олон. Тэрийг бид нар нөгөө шашин бурхан гэж нэрлэдэг байгаа ш. Одоо Будда бол мэдхгүйгээсээ чөлөөлөгдөх том онол гаргаж байгаа ш. Сүүл одоо буддизм болоод ирчихсэн. За Жайна бас том онол гаргаж байгаа. Илүүдтэй юмнаас одоо татгалцсан. Чиний одоо хүсэл болгон чинь чамайг балнаа. Тэрнээсээ татгалцсан. Йога миний ухаан бие харилцан үйлчлэн. За биеэрээ ухаанаа удирдах, ухаанаараа бие удирдах. За энэ бүгд чинь яах вэ? Чамайг хүн болгоноо, бие болгоноо. Тэрс одоо бид нар 2-7 хоног йогад 1 сар яваад йогад явцсан сайхан болчлоо гэдэг. Энэ бол ямар ч утгагүй. Хайрын цаг, хайрын мөнгө. За тантра асал дур хүсэл чаал одоо юу вэ? Тэр бүгд дээрээ ихэн анхааралтай тэрийг хэрэгжүүлж тэрнтэйгээ харьцаж явах вэ? Гал том онол. Бие даасан том онолууд. Тэр болгондоо чи болооч л гэдэг юм шиг. Чин тийм амархан биш шүү. За тэгээ энэ том онолууд мэдээж буруу ойлгогдоод, буруу орчуулагдаад, буруу яригдаад, буруу тайлбарлагдаад танигдахын аргагүй болчихсон юм билээ. Энэ тухай одоо энэ шар номдоо бичсэн шүү дээ. Нэг одоо учир төггүй нэг одоо хүн шашны ном бичээд байгаа юм биш шүү дээ. За энэ одоо нөгөө Бодисаттва одоо Гаутам за Сиддарта юу гэдэг. Ер нь бол энтхигийн одоо ханху тэгээд ер нь бол яах вэ? Бүх амьдрал нь хангамжтай. Ханху учраас дутагдах юм байхгүй. Одоо дансаараа дөрөв мөнгөтэй одоо юу гэдэг. MIT ч явж болно, хаашаа ч явж болно. Энэ залуу яагаад тэр бэлэн материаллык ханамжтай тэр гэр орноо орхиод бод болох гээд явж байна вэ гэдэг л асуудлын гол байхгүй. Тэр яг боди гэдэг юм. Бид нар бол бодит гэж ярьдаг. Энэ бод тавар, бод компьютер гэж ярьдаг шүү дээ. Тэр үг л явж байгаа байхгүй юу? Тэгэд гол нь Гаутама, Сиддарта бүгдийг л ер нь ойлгоё, мэдээ гэсэн л одоо зорилготой явж байгаа шүү дээ. Хүсэлтэй, сонирхолтой, зорилготой. Тэр бод болж байгаагаа одоо гэгэрэх гэж яриад байгаа шүү дээ. Яг харанхууд бид гэгээ олсон юм шиг. Урд нь юу ч хардггүй. Харанхуй явсан байна. Одоо би харлаа, мэдлээ. Энд гэгээ орох мэт болж байгаагаа бид нар гэгэрлэг гэж нэрлэдэг байгаа шүү дээ. Тэгээ нөгөө талдаа бас нэг ариусгах гэсэн үг яваад байгаа. Тэр ариусгах гэдэг нь ерөнхийдөө илүү дутуу бохир хэрэгтэй хэрэггүй бодол хэрэгтэй хэрэггүй толгойд эргэлцсэн тэр бүх юмас одоо салгах хэрэгтэй. Игчгийн юмсан, ингэчгийн юмсан, тиймтэй болчих юмсан, иймтэй болчих. Тэр тэгсэн болов, энэ тэгсэн болов тэр бүх хорвоогийн ертөнцийн гадаад ертөнцийн тэр бүх асуудлуудаас ерөнхийдөө жоохон ингэ холд чөлөөлөгдөв. Тэр гэр орон, тэр мөнгө төгрөг, тэр одоо цол хэрэгэм шагнал одоо юу вэ? Тэр тэ ёс заншил одоо юу вэ? Уламжлал одоо юу вэ? Тэр бүгдээс ангиж тэрийг одоо тэр ангиж
ариусгах гэж хэлдэг шүү. За чи тэгж чадах юм болов юмыг ингээд ухаарад бигээрээ ихтэй хэрэггүй юмнууд асаа ангиж ираад салж чадах юм бол одоо чи сайхан тайван болно. Тэгээ энэ одоо Буддагийн одоо энэ сууж байгаа чинь яг одоо тэр тайван болсон, тайвширсан тэр суулт байхгүй. Сайхан ингээд тайван болоод сууж ш. Амьсгаагаас хураагаа. Тэгээд яах вэ? Тэгээд одоо ингээд юмд ингээд төвлөрч эхэлнэ ш. Юунд төвлөрөх юм? Ангил чухал юмдаа төвлөрөх. Хэрэггүй юмыг яасан? Хайцсан, зөвшөлдсөн, ангижирцсан, бүгдийг ойлгоцсон, игээсцсэн. Тэгээд одоо би яах вэ? Сайхан тайвширлаа. Одоо яах вэ? Тайвширсныхаа дараа төвлөрч эхэлнэ ш. Англиуд mindfulness гэх янз бүрээр л нэрлэдэг гэдэг. Тэр нэг чухал биш. Гол нь зүгээр төвлөрөхтэй чухал юмдаа төвлөр. Одоо маач ингээд бясалгал яваад юу ч бодохгүй ста сайхан байна гэдэг. Тэр бол тэнэглэл. Бясалгал бол тэр зүгээр нэг хэдэн хүмүүс 2-7 хоног мөнгө төлөөд тэгээ нэг хоорондоо цуглардаа тэргээр тэгээ нэг жоохон гөлрөөд суучдаг юм бол биш. Юу ч бодохгүй байх боломжчгүй. Хэцүү. Тэрний оронд төвлөрөх, юунд төвлөрөх вэ? Чухал юм да. Надад юу чухал вэ? Юу надад чухал биш вэ? Хай. Юу надад яг чухал вэ? Тэр чухал чи би яг юу хүсэж байгаа вэ? Тэрэндээ л төвлөр. Тэрийг одоо тэр хүсэлтэд яаж хүрэх вэ? Би яг юу зорж байгаа вэ? Тэр зорилгодоо яаж хүрэх вэ? Яаж зорилгоо биелүүлэх вэ? Тэрэндээ л төвлөр. Тэр их хэлээд ш шүү дээ. Бод болох чинь. Тэгээ н одоо Буддагийн гой зураг байгаа. Өглөө болгон хэм блэ нэг химлэ шири химлэ эмхтэй ирж одоо сүү өгдөг байсан гэдэг шүү дээ. Тийм. Энэ ч нөгөө модны доор хөдөлгөөнгөө болдохгүй суугаад байгаа шүү дээ. Гэгэрх гээд, тайвшрах гээд, ариусгах гээд, тэгээд жохол төвлөрөх гээд. Тэгээд одоо сүү. Тэгээс өглөө болгон гээд нэг эмхтэй сүү ачиж өгöd авах юм бол одоо тэгэл одоо тайвшрах байх. За тэгээд энтхийн философи нөгөө бий болох, нөгөө гэгэрх, нөгөө тайвшрах, нөгөө төвлөрөх. Тэр бүгдийг заасан нөгөө йога, тийм үү, жайна, будда одоо юу гэдгийг тантра тэр бүх одоо онлууд байна шүү дээ. Тэр онлуудын цаан чинь бас нэг ойлголтууд яваад байгаа. Үгс, тодорхойлолт, нэрлэгээнүүд яваад байгаа. Тэр нь болохоор нөгөө дарма, гарма, сансар, сангаа гэдэг ойлголтууд. За багад бол яг эднийг тайлбарлаж ярьдгүй эсвэл хүмүүс ингээд ийм нэр өгсөн байдаг. Манай гармаагаа дармаагаа ирсэн үү, сэр дарма ирсэн үү, тийм үү? Гарам очир одоо хаана явна? Сансарт чи сансарт амьдарч байгаа мó гэдэг нөгөө юугаа сансар гэдэг хор оллыг нэрлэлсэн байгаа. Тэгээ социализм үе одоо миний баг нас бас тэнд өнгөрсөн шүү дээ. За сангаа гэдэг хүмүүс одоо ингээд. Тэгээ энэ бүгд чинь нөгөө бие үүсэх, нөгөө өөрөөгөө авч явах тэрнийг л хилээд байгаа шүү дээ. Чамд нэг асуудал байна. Тэр асуудлаасаа ангижирч тэрийгэ нэг тайвширахын тулд чамд ийм ойлголтуудыг чинь мэдээд авчихвал чамд аюу хэрэгтэй. За дарма гэдэг нь юу гэсэн үг юм? Нөгөө амьдралын зорилго, хүн нэг зорилготой болвол тэр зорилгынхаа төлөө л одоо явах хэрэгтэй. За тэгэж явж байхдаа ийм асуудлуудыг тийм үү анхаараарай. За манайд бол яг явах зам цаанаасаа зурсан зураг энэ төргээ нэрлээд идэг шүү дээ. Тэрийг л хийж байгаа. Чи ямар нэгэн байдлаар чи амьдралдаа зорилгоо хүслээд дагаад явна. Явахдаа энэ бүгдийг анхаараа. Бид нар ч нөгөө нэг буддын шашин, гандангийн ламдар ингээд хэлэхээрээ нэг л өөр юм, нэг л нарийн ширийн, нэг л их чухал юм хэлээд байгаа юм шиг сонсогдоод байгаа байхгүй юу? Үгүй. Энгийн л юмнууд байгаа байхгүй юу? Зүгээр биелүүлэхэд аюу хэцүү. За гарма гэдэг нь яг юу гэсэн үг вэ? Тэрний үг гэсэн үг нөгөө бүх
хүний үйл ажиллагаа, бүх хүний хүсэл зорилго, бүх юм тийм үү дурах хүсэл одоо юу байдгийг тачаал одоо юу байдаг. Тэр бүгд чинь үр дагавартай шүү. Чи муу юм хийгээд байвал толгой чи муу юм эргэлдээд байвал муу үр дагавар гарч л таараа. Тэрэнд одоо уурлах юм. Сайн бодоод сайнаар хийсэн бол чи маш сайн. Үр дагавар нь сайн байна уу, муу байна уу хамаагүй. Яг бол чи сайныг л бодсон юм чи. Чи чин гармаа. Тэр л юм. За сансар гэдэг нь бол юу гэсэн үг вэ? Сансар гэдэг нь нэг окторгойд хойд насантаа нөгөө ертөнцид тийм уулзалтнаа. Адвал цаг хугацаа үргэлж эгэлж яадаг. Өнгөрсөн өнөөдөр өнгөрсөн өнөөдрөөс ирээдүй өдөгөөс өнгөрсөн гэдэг ингээл эргэлдээд. Яаш энэ цагийн эргэлт хурд гэж одоо хурд эргэлдэг шүү дээ. Хурд байгаа шүү. Одоо бид чинь машиныхаа өрүүлийг хурд гэдэг болсон байл шүү. Тэр эргэж уулзсан. Маш гоё ойлголт. Тийм. Хүний нас орчход уйлаад унжаад ах хэрэггүй. Тэтэл рүү эргэж уулзнаа. Тайлширч байгаа. Окей. Эргэж уулзтаа л хэлэх гэсэн юм хэлэхээс. Амьдта нэг хайрлаарэ гэдэг үг юм тийм. Хайрлах чадсангүй амьдта. Сансаад очиж жагаад сансараа гараа хэлэндээ. Энэ сангаа гэдэг нь бол ерөнхийдөө энэ гандангийнхныг хэлж байгаа юм байна. Ингээд лам нар янз бүрийн үйл ажиллагаагаар ингээд цугларал болдог. Хамтдаа олноороо байдаг. Тэрийг за одоо яг сайхан сангаа болчлоо гэдэг юм. Ийм л одоо ойлголтууд л яваад байгаа. Лам бол ганцаараа биш шүү, одуулаа шүү, хамтдаа шүү гэдэг нь тэр сангаа гэдэг юм чинь. Энэ тийм философи гайхамшигтай. Одоо ингээд унших болгонд тийм философийн тухай ном унших болгонд ямар сайн юм бэ гэж бод. Яаж тэр эрт үед тэгж одоо мундаг өндөр түвшинд бодоод тэгээд тэрэндээ таарсан онлууд боловсруулад тэрэндээ таарсан үгнүүд гаргаж ирээд дарма одоо юу гэдэг тэр жайна одоо юу гэдэг йога юу гэдэг тэр бүгдийг гаргаж ирээд тэгээд тэр нь бүргээд олон зуун жилээр ингээд хүмүүсийн дунд хэрэглэгдээд тийм үү мэдээж юм болоод өнөөдөр хүрчихсэн. Бид нар бол яг төвдөр дамжуулж ингэж орчуулж явахдаа мэдээж юм биш нэг тийм сонин ерөөсийн юм шиг цаанаасаа юм шиг нэг сонин болгочихсон. Ийчдийн юм шиг болгочихсон. Уул нь бол хүний амьдралд өдөр тутмын амьдралд хэрэгтэй маш одоо чухал ойлголт байхгүй. За ингээд яг бид нар чинь нөгөө нэг дармаах ингээд тийм үү ингээд янз бүрээр ойлгоод бол ингээд гармаа сансар сангаагаа хүнд ингээд нэрэл өгөөд байгаа болохоос биш. Яг цаана яг орчуулад энийг ойлгоод ингэж явсан тэр юм. Монгол хэлний маш их асуудалтай байгаа байхгүй. Яг ингээд гадны янз бүрийн философийн янз бүрийн юмнуудыг Монгол уншиж байгаа. Тэгэл монголчууд ч гэдэг чинь тийм. Монгол улсын иргэд гэх юм уу. Яаж орчуулсныг харах болгонд надад амар хэцүү байдаг. Ингэж орчуул болохгүй шүү дээ. Яг дармааг бол яг тэ ерөөдөө нэг явах зам цаанаасаа гэл орчуулаад ойлгол явцсан юм билээ. Тусан зураг. За гармааг бол тэгэл үйлийн үр гэл айлгчихсан. Тэр үйлийн үр нь болохоор одоо тэгэл чи одоо ингэхээс өөр замгүй ингэж л таараа гэл ингээд айлгаад тулгачихсан. Бол тийм биш. За сансар гэдгийг бол шууд хойд нас гэдээ ойлгочихсон. Яг хойд нас биш. Ер нь бол хойд насанда нөгөө ертөнцийн уулзалтандаа л гэсэн ойлголт яваад байгаа. Тэс одоо хойд нас гэсэн юм биш. Энэ амьдралын дараагийн амьдрал болж ил таараа. Тэгээ тэр амьдрал
уулзалтах нэ гэсэн юм. За сангаа бол яг буддистууд гэж. Бид нар ийм хүсэж байна. Ингэж амьдрмаар байна. Тайван баймаар байна. Хоол ундтай баймаар байна. Ажиллаад явхад нэг орон сууцтай болчдөг баймаар байна. Тэрнээс одоо орон сууцтай болох маань банкны бизнес болж болохгүй. Мөнгө додогдохаар хэдэн төгрөг банкнаас зээлэх чинь банкныхны одоо юу гэдгийг санхүүгийн эрх үүсвэр нь бол тэрийн амьдрал өөрөө жоохон илүү мөнгө шаардаад биш. Тэний чинь ажиллаад цалингаар гүйцэлдүүлж чадахгүй ш. Цалингийн жижиг бага штэ Монгол бизнес. Инээдэлтэй ш. Тэр чинь ямар нэг байдлаар бид нар чинь хууль бус үйл ажиллагаа хийх болохгүй болчиход байгаа. Нэгэн тэр би хоол хүлээгээд суугаад чинь хоолтой очихын тулд цалин өрөхгүй бол тэгээд одоо яах вэ? Өөр аргаар нь бодно штэ. Тэгээд энэ өөр арга бодож байгаа чинь бидний дайнзруулсаар байгаад яасан шунал болгочихсон. Хэтрэг. Тэгээ нөгөө шунал нь яасан? Буцаад нөгөө ард түмэн өрөвдийнхаа хөгжлийнх нь их үүсэг болох хоолн, чиг үсэг, ном дэвтэр, витамин хувцас одоо юу гэдэг сургуулийн танхим, багшийн цалин ингээд дайнзраад гинжин ийм уруул явагдаад хаанаас нь ч эхэлж болохгүй ийм чөтгөрийн тойрог болчиход байна. Одоо эдрээс бид яаж эхэлэх вэ? Яаж ажил амьдралаа цоошноор эхэлэх вэ? Тэр чинь бидний өмнө ирчээд байна. За ингээд энтхэгийн философи чинь 3000 жилийн дараа 4000 жилийн дараа өнөөдөр бид нар одоо тэрийг юу гэж ойлгох юм? За монголчууд бидэд энийг одоо Монголын иргэд бид нар энийг ойлгохын тулд нөгөө баруун л одоо явчихад байгаа. Яг л барууны ертөнц одоо бидний нэрлэх капиталист ертөнц, Western countries, Western culture тэнд бол ерөнхийдөө энтхэгийн философоос хойш хүний тухай, биеийн тухай ойлголтууд нэгэн одоо яригдаад, судлагдаад психологи гэсэн бүр бие даасан салбар болж байна. Тэгээд миний одоо уншижсэн одоо номнууд дотор бие үүсгэх тухай, миний психологийн тухай, философийн номнууд дотор Шопенгауэрийн философийн ном байдаг. За энийг бол би нэлээд ярьж ирсэн. Өдөр байтга англи хэл дээр хүртэл би семинар хийж ирсэн шүү дээ. За тэр бол нэлээд олон жилийн өмнө. Одоо чи бол хүсэлдээ хөдлөгдсөн, бас төсөөлөлдөө баригдсан гэдгийг л гаргаж ирж байгаа байхгүй юу? Шопенгауэр гэдэгээс. Тэгэхээр хүн гэдэг бол одоо л нөгөө гармаа явж байгаа. Хүслээ дагаад явна. Хүслий чи нэг юм гарч ирнэ. За төсөөлөлдөө баригдсан. Тэр бол одоо нөгөө дармаа төсөөлдөг. Тэгээд төсөөллийнхөө дараас явдаг. Чиний л төсөөлөл. За Зигмунд Фройд гэдэг одоо психоанализ, психологч, за Монгол орчуулгаар сэтгэл судлаач бас нэг онол гаргаж ирж байгаа. 20 дугаар зууны ихээр тэр нь болохоор чи өөрийнхөө эзэн биш шүү. Чи өөрийнхөө эзэн болтол ер нь хэцүү дээ гэдгийг гаргаж ирж байгаа. Яг нөгөө энтхэгийн философийн нөгөө атоман одоо юу гэдгийг чухал ойлголтууд байгаа шүү дээ. Би болгох. Би болгож байгаа үйлдэлүүд бүгд дандаа бичлэгүүдтэй. Ингээдээ би бишээрэл явдаг. Би болвол чамд баярлалаа, баяр хүргэе. Би болсон хүнтэй уулзаад юм ярих шууд мэдэгдэнэ. Тэгэхээр чи өөрийнхөө эзэн биш, чи өөрийнхөө яаж эзэн болно доо гэдгийг чинь Сигмунд Фройдын л онол яваад байгаа байхгүй юу? Хүний чиний бүгдийн энийг л яриад шүү. Эзэн болно гэж яг энэ дотор чи өөрийн ухаантай л болохыг хэлээд байна шүү. Энэ ухаан. За Густав Юнг гэдэг Фройдын одоо сурагч яаж байгаа Фройдоос жоохон бусдаа өөрийнхөө психологийн онолыг хөгжүүлсэн Густав Юнг гэж нэр байсан. Тэр бол чиний ухаан бол чиний бүх ухаангүйнүүдийн чинь одоо тийм үү тэл шүү. Чиний тэр ухаангүй хийсэн, ухаангүй сонссон, ухаангүй хүлээж авсан тийм үү? Тэр л бүх одоо ухаангүйрлүүд чинь тэндээс чинь чиний өөрийн чинь жинхэнэ одоо ухаан бүтээгдэж бүрлдэж гардаг юм шүү. Чамаас өөрөөс чинь. Тэс гаднаас биш. Тиймээс хүний ухааны
улам гүнлөө нь орох хэрэгтэй гэж хэлсэн байхгүй юу? Гүнлөө нь орохоор чинь одоо нэг Монгол нүүдэл чинь одоо юу гэдэг юм? Тийм гараад ирж байгаа байхгүй юу? За барууны ертөнцийн, Европын ертөнцийн хүмүүсийн ухааных нь гүнлөө нь ороход одоо Кристийн шашин, Есүс гэл янз бүрээр гараад ирж шүү дээ. Одоо нэг хаан одоо Английн хатан хаан одоо юу гэдэг юм? Эртний хатан хааны уламжлалтай, эндээсээ гаралтай, ер нь дандаа хааны албат гэдэг нь яг бол гараад ирэх байна. Есүс Христос, католик, одоо протестант одоо юу гэдэг? Тэрлүүл яваад орчдөг юм. Яг одоогийн энэ бие чинь болов тэрл бүгдийн яг үлдсэн үлдэгдэл явж байгаа шүү. Гэдэг чи хэлээд байгаа. Миний одоо философийн ингээд онлоор бол монголчууд, монгол гэдэг байгаа хүмүүсийн гүнлөө нь орох юм бол ингээд л хөдөө гарч ирээд байгаа. Гэхдээ яг цаашд би бас дараагийн лекцүүдээр энэ хөдөөгөө би дотор бас ангилна. Монголын хөдөө бол дотроо бас ялгаатай. Яг бол бид нар чинь 20 билүү ястангууд байж байгаа шүү. Тэр чинь 20 ястан олон ардуудын нийлбэр. Тэр болгон дотор ардуудаа бас тусгаарлах хэрэгтэй. Ямар ардууд вэ? Тэргээ бид нар тусгаарлаж яаж хөдөөгөө одоо би яг цаашаа задлаа ш. Ийм юм одоо явж байгаа. Энтхэгийн философийн дараа бол барууны ертөнц бол бас энэ биетэй бол нэлээд зурлалцсан. Тэр одоо индивидуал энтергээд юмнууд гарч ирээд байна шүү дээ. Person гэдэг үг явж байгаа, identity гэдэг үг явж байгаа. Энэ бүх чинь яаж юм? Бас л нэг тэр хойно энтхэгийн философоос тэр хойно бас нэг ойлгох гээд шүү дээ. Тэгээд яг одоо барууны ертөнцид бол психоанализ гэдэг одоо том ойлголт ингээд явж идэг. Тэр нь дэлхийгээр ингээд тарчсан. Яг нэг англи хэл чи одоо бүгдийг нь ойлгож байгаа учраас англи хэлээр л байгаа мундаг байх. Англи хэлийг юу сурчууд амьдрал болчин ч гэдэг юм уу тийм. Одоо бас нэг тийм ухарсаг яваад байна шүү дээ. Англи хэлэнд илүү хүмүүждэг. Тэр одоо том аюул байна. Тэг яг ер нь бол би одоо өөрийгөө олох, би одоо өөрийгөө хинбэ гэдгийг мэд. Би гэдэг асуудал бол хаанаас эхлэх вэ гэвэл одоо өөрийнхөө тухай рефлекшн болоод гэж байгаа. Өөрийнхөө тухай одоо чи бодоод суул гэж байгаа. Яг л одоо нэг буддатай адилхан. За тэгээд суух юм бол чиний одоо яаж гэнэ вэ? Ангижрал, тайвшрал, төвлөрөлчин гарч ирнэ. За тэрэн дотор чи юу явж гэнэ вэ? Хамгийн түрүүнд чи өөрийнхөө сонирхлоо одоо бодох хэрэгтэй. Юуг сонирхдаг вүлээ? Тэрэндээ төвлөрөө. За чиний hope, найддаг найдлага, чиний одоо мөрөөдөл юу вүлээ? Тэрэндээ төвлөрөө. За чиний одоо ухаарал одоо яг ингээд юмыг ойлгож байгаа, юмыг хүлээж авч байгаа. Тэр чинь айгүй чухал шүү. Тэрэнд анхаарлаа хандуулах айгүй чухал шүү. Тэгэхээр энэ бүгдийг тухайн чи бодоод ээ. Тэрийг бодоод ээ. Тэр бүгдээгээ чи гаргалгаа гарга. Тэр бүгдээгээ цаасан дээр буулга. Одоо чи яах вэ? Өөрийгөө таньж эхэлнэ. Энэ гурваа гаргаагүй цагт чи хинбэ мэдэхгүй бүү мэд. Яг бол чи чинь чиний найдвар, хүсэл, мөрөөдөл тэр бүгдийн цуглуулга. Чи ямар ч хүсэлгүй, ямар ч найдвар тийм байхгүй, ямар ч мөрөөдөл байхгүй бол тэгвэл чи тэгэл нэг л хонин сүргийн нэг хонилээ гэсэн үг шүү дээ. Тэгэл одоо идэл тэгээд одоо ухан хонь одоо яадаг лээ сексээ хийгээл тэгэл унтаад идэл тэгэд болоо. Тэр чи гэсэн ойлголт байхгүй чи өөрийнхөө тухай мэдэх гэж өөрийгөө олно гэж солиороод хэрэггүй гэж шүү. Зүгээр сайхан идэж уугаал унтаал тэгэл одоо явжээ. Нэг секс хийчихэл өөр юм багах. Тэгэхээр психолог гэдэг ийм том сэдв багхгүй. Амар том сэдв. Энэ ухаан зүй гэж хэлээд байгаа ш. Сэтгэл зүй бол зөвхөн нэг хэсэг нь ухаан зүй багхгүй. За тэгэл энэ дээр чи яхаа бид нар хүний мэдрэмж ярина. Хүний ухаанд мэдрэмж, сэтгэлийн хөдөлгөөнүүд,
Танин мэдхүү? Чи юу үтсэн бэ? Олигтой юм үтсэн үү? Intelligence, оюунлаг. Одоо интеллигенц гэдэг чинь одоо бид нар одоо оюун ухаан гэдэг буруу орчуулаа л. Оюун ухааны юм уу, юу ч юм хиймэл оюун ухаан ч гэсэн. Тэгэхээр монгол хэл асуудалтай. За хүний тэр бүх ухаангүйнүүд, ухаангүй хийдгүүд, ухаангүй баярлдгүүд, ухаангүй гашуудад нэмэгдэж, ухаангүй уйлдгүүд. За тэгэл зүүд, мүүд өчнөө юм орно энэ. Unconscious гэдэг явж байгаа. За тэрний дараа нөгөө мотивацууд явж байна. Тэгмээр л байна. Ингэмээр л байна. Тэгхимсэн. Тэр бүгд явж байна. Энэ бүгдийн нийлбэр чинь энэ дотор л одоо үүснэ. Энэ дотроо л учраа олгоно. За тэр тийм амар биш. Дандаа асуудалд орно. За тэр асуудлаа чи өөрөө шийдэж чадахгүй тэгэл одоо сэтгэл зүйч рүү явдаг юм аа, нэг шашин руу явдаг юм уу, эсвэл нэг хүнтэй хурдан суудаг юм уу яадгийг тийм үү? Эсвэл одоо яадгийг ах эгчийгээ дагдаг юм уу, эсвэл одоо дүүрнүүгээ дагдаг юм уу? Ээж аваасаа салахгүй байдаг юм одоо яадгийг. Яг бол эндээ асуудалтай болов тэгэл дуусаа. Энийхээ асуудлыг шийдэж чадахгүй тэгэл би үүсэхгүй. Нэгэнд би үүсэхгүй юм чи хинч байсан юм яад юм. Яасан ч яад юм. Ямар хамаатай юм. Хаач одоо ажилласан яад юм. Хаач амьдрсан яад юм. Ямар хамаатай юм. Энэ маш хүнд сэдв. Тийм психолог бол ер нь тийм амар сэдв биш. Зүгээр одоо сэтгэл зүй гэж орчуулаад тэгэл шар хатанд нэг очичхол тэгэл явж идэг юм биш. Тэгвэл одоо сайхан одоо яадаг чинь хар тамхи татдаг ч юм одоо яад юм. Тэгвэл одоо нэг гандаа очдог ч юм уу, шашинд очдог ч юм уу, нэг лам дээр очдог ч юм уу. Тэгээд болчдөг юм биш. Тийм амар биш. За тэгээ Монгол хүний ухаан руу орох юм бол хамгийн энгийн би зөвхөн энэ хамгийн дээдлийн хоёр жишээг л хэлье. Мэдрэмж гэдэг юу? Хүн мэдрэлийнхээ эрхтнүүдээр хүлээж авч байгаа бүх мэдээнүүд, information, мэдээллүүд, бүх сонсснууд, өглөөнөөс ахвалаад орой хүртэл. Өглөөнөөс ахвалаад орой хүртэл бүх харснууд. За одоо тэгээд юу харсан? Өчнөө харснууд байгаа шүү дээ. Юу сонссон? Өчнөө сонсснууд байгаа. Юу уншсан? Өчнөө уншснууд байгаа. За одоо тэгээд яах вэ? Юу аль нь хэрэгтэй? Миний сонсснууд дотроос надад аль нь хэрэгтэй? Аль нь хэрэггүй? Миний харснууд дотроос надад аль нь хэрэгтэй? Аль нь хэрэггүй? Хэрэгтэйгээ мэддэг, ялгаж явдаг чадвар шүүлтүүр хэрэгтэй шээ. Тэгэхгүй одоо бүгдийг сонсно, бүгдийг харна гэж байхгүй шээ. Чадах ч юу. Тэгэхээр надад юу чухал вэ? Тэр л хэрэгтэй шээ. Тэр одоо нэг Буддагийн хайшраад тэгээд төвлөрөх чухал та. Чухал юмаа сонсох, чухал юмаа харж үзэх, чухал юмаа унших. За тэгж чадчихвэл ямар мэдрэмжтэй хүн бэ? Чадахгүй л ямар ч мэдрэмж. Сэтгэлийн хөдөлгөөн. Өглөөнөөс орой хүртэл одоо тийм үү баярлдаг ч юм уу, уйтгардаг ч юм уу, сэтгэлээр ундаг ч юм уу, одоо яадаг ч юм, хөөрдөг ч юм уу. Тэгэхгүй ш. Сэтгэлээ барь гэдэг ш. Одоо яаж барих юм? Чи ингээл гараараа барьцдаг юм шиш. Энэ дотор л эргэлдээд байгаа ш. За тэнгуул одоо нөгөө таны мэдхгүй гараад байна. Мэдлэггүй бол тэгэл дуусаа. Мэдэхгүйгээсээ яаж чөлөөлөгдөх вэ гэдэг байгаа шүү дээ. Тэр дээр үед энтгэгүүд мэдэхгүй бол тэгэл одоо ерөөсөө тэгэл өөрийнхөө үдсэн туршлага дээр л сурлаа явж байгаа. Өөрийн үдснүүд чинь хангалтгүй байвал яах вэ? Хэрэггүй юм үдцсэн байвал яах вэ? Шат юм үдцсэн байвал яах вэ? Гайтай юм шиг. Ингээл хүний яах вэ? Ухаан дотор энэ дотор өчнөө юм эргэлтэн. Тэр чинь зүгээр хүн дээр хэлүүлцдэг. Нэг 2-7 хоног курс явцдаг. 3 сар коуч одоо ч нэг коучд гараад ирсэн шүү дээ тий.
Сэтгэл зүйч нарын хажуугаар коучуд гараад ирсэн. Лам нар гараад ирчихсэн. Бөөнөр гараад ирчихсэн. Энэ бүгд юу хийж байгаа юм? Хүний л энэ нөгөө мэдрэмж, сэтгэлийн хөдөлгөөн, таны мэдхүү үзнүүдийн замбраагууд дотор сайхан тоглоод орлогодоод явж байгаа хүмүүс шүү дээ. Яг л хүний ухаан тэр дээдэргүй замбраад бүгд. Тэр замбраагуудлаа өөрөө л уучраа болох ёстой. Тэнч хүнийг тэр замбраагуудаас гаргаж чадахгүй. Тэр коуч нь байна уу, лам нь байна уу? За тэгээд 10 жилийн багш байна уу, ээж аав байна уу, найз нөхөд байна уу чадахгүй. Өөрийгөө л тэр бүгдээс яах вэ? Чөлөөлнө. Тэгээ би ч нөгөө 6 чөлөөлөлт гэдэг ихтэй ном дээр бичиж байгаа шүү дээ. За тэгэл зүүдээ ярих юм бол одоо зарим нь одоо зүүдийг үнэн, зүүдэнд үнэншдэг гэн мэдэхгүй. Тийм амар биш. Ямар зүүд, хизээ зүүдэлсэн, ямар үйл явдлын дараа зүүдэлсэн чнөө юм биш. Тэнтэй уулзсны дараа зүүдэлсэн, юу зүүдэлсэн, хар дарс зүүдэлсэн үү? Аюу гой зүүдэлсэн үү? Тийм кино шиг тийм. Гой зүүдэлчээр маргааш нь өргөжлөө зүүдлэх гэдэг шүү дээ өөрхий. За ингээд яг бид нар монгол хэлний асуудал руу яваад орчихноо. Маш хэцүү. За психологийн сэтгэл зүгээд орчуулсан ухаан зүг биш. Тэгээ одоо ингээл биш одоо ингээл монголчуудын энэ юу яриад байгаа, юу бичээд байгаа, эдгээр ч одоо яагаад байгаа ингээл ганц хоёр юм сонирхдаг байхгүй юу? Тий. Нэг нь л одоо хөдөөнизм гэсэн философи хийж байгаа учраас. Тэр одоо нөгөө гой гадаадын Конфуц тийм үү? Социализм, марксизм одоо юу гэдгийг Алфараби одоо юу гэдгийг тэр гой нөгөө философосоо бич ингээд бууж ирж штэ. Тэгээд хөдөө рүү орж ирж штэ. Ламатер гэж нэг сайхан том хөдөө биш штэ. За хөдөөнөөс цухтаагаад гадагшаа авцсан хүмүүс бол зөндөө байгаа. Тэгсэн чинь self fulfilling гэсэн нэг ойлголт байгаа байхгүй. Тэгсэн тэрийг сэтгэл зүйч гэсэн подкаст тэрэн дээр өөрөө зөгнөж итгэснээ биелүүлэх үзэгдэлж байгаа. Эцэг юу гэсэн үг вэ? Энэ зүгээр self fulfilling гэдэг. Яг нь fulfilling гэдгийг артаад нэг prophecy гэж нэг үг яваад байгаа юм. Юу гэдэг. Энэ нь болохоор юу гэсэн үг вэ? Зөвхөн ер нь хүн байж шүү дээ. Юм ингээд хардаад эхлэх юм бол тэр хардсантай юмнууд нь ингээд таарад байдаг аа. Эсвэл тэр хардаад байгаагаа өөрөө үүсгэждэг гэдгийг л хэлээд байгаа байхгүй. Чи нэг муу юм бодлоо. Хажуугийнхаа хүмүүсийг нэг хардлаа. Тэгэнгუთ тэр хардж байгаагаараа чи яах вэ? Хачаа чин дүр төрх гаргана. Тэгэнгუთ нөгөө хүмүүс чинь буцаагаад яг чиний хардж байгаад яг таарсан зам төрх гаргана. Тэгэнгуთ чи яг миний зүг байсан байж шүү дээ. Гэт өөрийгөө яах вэ? Өөрийнхөө хардас эдснээ өөрөө ингэж хэрэгжүүлээд байгаа юм шиг. Тим юм болдгоо гэж байгаа байхгүй. Энд одоо нэг зөгнсөн ч юм байхгүй, итгэсэн ч юм байхгүй. Энэ одоо ямар муха бүдүүлэг орчуулах юм бэ? Одоо жишээлбэл нэг тийм жишээ байгаа байхгүй. Тэр нь болохоор ингээд 2 3 ажлынхаа газрын хүмүүс ч юм уу, найз нар ч юм уу хоорондоо юм яриад ингээд над руу хараад юм яриад байгаа байхгүй. Тэгэнгუთ одоо би яах нь вэ? Эдгээр яг миний тухай ярьж байна те. Намайг жоохон гадуурхаж байна те. Тэр юу ярьж байгаа юм бол гэдэг би хардж байгаа байхгүй. Тэгээ хардангуудаа би яах вэ? Тэд ингээл хаа явсан газар нь хараад. Одоо эдгээр дахиж юу хаагч байгаа. Одоо яах гэж байгаа вэ гэхэд тэр бүмдээ ажлаа ороход хамаг юмаа ороход тэр шигэ төвлөрч байгаа байхгүй. Хардж байгаа хүмүүс рүүгээ. Тэгвэл нөгөө хардгаж байгаа хүмүүс чи одоо яах вэ? Гэхдээ цаадах чи одоо юу болоод биднийг ингээд хачаа хараад ингээд байгаа юм бэ? Гэт одоо тэр хүмүүс яах вэ? Хоорондоо ярьж эхэлж байгаа байхгүй. Анх удаага миний тухай. Тэгвэл би яаж ийн вэ? Миний тухай ярьж байгааг сонсон гэдэг. Яг миний хардад таамагласан яг юм биш шүү дээ. Яд яаж ийн вэ? Self fulfilling болж байгаа байхгүй. Энэ л юм. Эсвэл хүн тийм үү шалгалтандаа би өста сайн дүн авандаа. Бичгээд үхтэй шалгалтандаа бэлдээд тэгээ сайн дүн авангуудаа тийм үү. Би одоо сайн дүн авчлаа. Би бас наацтай байж шүү. Тэр гэд хүн амтнд ярих хэрэггүй байхгүй. Яг бол үхтэй бэлдсэн юм чинь. Сайн дүн авахар бэлдсэн юм чинь. Self fulfilling.
Тэрийг нэг азч гэдэг юм уу? Тийм үү? Би өөртөө ийм гоё мундаг сайн дуу аваад би ямар мундаг юм бэ энэ гэж солиорох хэрэггүй байхгүй. Өөрөө өгтлээ бэлтчихэд. Тэр чинь self fulfilling гэж яваад байгаа. Ингээд энийг чинь монголчууд яаж яана? Өөрөө зөгнөж итгэснээ биелүүлэх гэж шүү дээ. За тэгсэн self identity гэсэн үгийг юу гэсэн гэж монголчууд өөрийн дүр гэсэн байгаа байхгүй. Үгүй шүү дээ. Self identity гэдэг чинь миний хинбэ гэдгийг илэрхийлж байгаа илэрхийлэл байна. Зөвхөн нүүрний царай биш. Зөвхөн дүр биш. Миний ухаан, миний чадвар, миний мэдлэг, миний сурсан юм, би хинбэ, миний уур, миний гомдол өчнөө юм нийлжээж миний би гэсэн хинбэ гэсэн identity үүснэ. Тэрс одоо иргэний өмнөхийнхаа зургийг харчаад тэнд төрсөн энэ төрсөн бичгээд энэ бол одоо миний identity юм аагүй тэр бол том одоо энэ дүрэл. Тэр утгаа бид нар интернетэд сошиал медиа дотор хүртэл нэг identityтэй явж байгаа шүү дээ. Идентитэд ямар ч үед би хэвээрээ тэр л identity байхгүй. Миний шинж чанар, миний бусад тусж байгаа тусгал, миний зан төрх, миний гаргаж байгаа төрхөө, миний үндсэн би, тэр өөрчлөгдөөгүй миний тэр үндсэн би, тэр үндсэн тэр молор эрдэнэ. Тэрийг identity гэж байна шүү дээ. Эргээд надтай хүн уулзахад намайг таньдаг. Яг бол миний нөгөө гаргаж байгаа зан төрхөө, миний шинж чанар, миний тэр үндсэн тэр бие маань хэвээрээ байж байна. Одоо би identityтэй байхгүй. Эргээд хүмүүс надтай уулзаад намайг танихгүй, миний яриа хачин болчихсон, миний хандлага хачин болсон, миний гаргаж байгаа зан төрх хачин бол хүмүүс намайг эргээд танихгүй шүү дээ. Таач одоо яачихва юу болчихв? Миний царай хэвээрээ байд, миний бие хэвээрээ байд. Гэсэн мэтлээ миний гаргаж байгаа тэр зан төрх, хэл яриа би гачин үг сэргэлээд хэлээ л да. Тэгвэл эргээд намайг танихгүй шүү дээ. Би одоо тэгэл пи гэдэг нөгөө үгийг хэрэглээд л нөгөө fuck гэдэг үгийг хэрэглээд л тийм үү. Тэгээд юм бол харахаад л юм бол та мо пи гэдэл ингээд нөгөө хүн намайг танихгүй шүү дээ. Та чи хэн болчих вэ? Яг одоо тэгвэл би яг identity усчихж байгаа байхгүй миний identity. Одоо би тэгээ хинч болчих واخ. Одоо эргээд намайг хүмүүс танихгүй шүү дээ. Сонссон уу? Ярьж байгааг нь сонссон уу? Өстой хачин яриад байлээ. Би өстой хингааг өстой таниагүй шүү дээ. Юу энэ тэр доктор. Тиймээс идентитетгүй хүмүүс бол хэн бэ? Хэрхэн танигдсан бэ? Хэвээрээ юу? Танихаа уу? Танигдахгүй юу? Тэр л байхгүй. Би одоо оюутнуудтайгаа ингээд эргээд уулздаг шүү дээ. Муу зүйлс нэг баахан энтэнд гаж хичээл зааж ясан. За тэгээ нөгөө лекц уншиж ясан. Тэр нөхдөөтэй ингээд эргээд уулздаг шүү дээ. Гэтэ би тэдэртэй уулзахдаа яаж уулздаг вэ гэвэл надад анх хэрхэн танигдсан бэ? Тэр танигдсанаар л эргээд уулзж байгаа шүү дээ. Анх тэр танигдсанаас өөр болсон байвал би тэгэл өөр хүнтэй уулзж байгаа даа адилхан. Анх хин гэж чи надад танигдлаа. Одоо би чамайг тэр анх танигдсанаар л хүлээж авав. Одоо үнэн бүтлгүй оюутнууд байдаг байсан анх ингээл шалгалт малгалт ерөөс. Тэр оюутнуудаа би эргэж уулзахдаа би яг тэгж л уулзж байгаа шүү. Чи нөгөө бүтлгүй нөхөр. Айгуу дажгүй юм асуугаад ярилцаад юм байсан тэр оюутнуудаа би эргээд уулзлаа. Чи нөгөө дажгүй оюутан мөн үү? Дажгүй биш болсон байвал за чи бүр өөрчлөгчжээ. Миний нөгөө өмнөх тэр бол чи одоо биш юм биш шүү дээ. Окей. Тэгвэл би шал өөр хүнтэй л одоо уулзж байгаа юм биш. Бүтэхгүй байсан нөхөр сайжирцсан байлаа. Чи чинь би чи одоо сайжирцсан тэр биш шүү дээ. Нөгөө бүтэхгүй нөхөр яасан тий. Тэрийг би одоо устгацсан. Устгахгүй шүү дээ. Чиний энэ дотор яваа. Гэтэ чи тэрийг дарж чадчихэ. Мэдлэг чинь мэдхгүйгээ дарах байх. Мэдх устаагүй шүү дээ. Дотор нь явж байгаа шүү дээ. Тэнийг л дарах чадвартай болсон байна.
За ингээд монгол хэлэнд бол ингээд сэтгэл зүй, психологи, янз бүрийн одоо энэ чухал хүний ухааны ийм хамгийн чухал асуудлууд руу ороод ирэхээр монгол хэл ингээд хамгийн баллаа хийчихдэг. Тэрнээс бид нар ерөөсөө орчуулгаасаа л болох хэрэгтэй. Тэр self fulfilling гэдэг тэргээр л явах хэрэгтэй. Self identity тэргээр л явах хэрэгтэй. Чиний дүүргээд орчуулсан юм шүү дээ. Self identity гэдэг. Тэгээ одоо бид нар чинь ерөнхийдөө монгол хэл чинь өөрөө болоогүй шүү дээ. Бид нар чинь тийм их мундаг 2000 жилийн түүхтэй оюуны номын философийн тийм мундаг хүмүүстэй бид нар чинь байгаагүй учраас нөгөө монгол хэл чинь ойлгохтой хөгжөөгүй байхгүй. А энэ тэгэхээр чинь тэр 1000 жилийн өмнө 2000 жилийн өмнө тэр хэл нь тэр үед хөгжсөн байж та дарма, гарма, тийм үү, сансар гэдэг. Тэр үгнүүд чинь өнөөдөр хэдэн мянган жилийн дараа ямар ч асуудалгүй яригдаад тайлбарлагдаад явчихж шээ. Йога, тантра, жайна тийм. Ямар ч асуудалгүй. А бид нар болохоор тэр нөгөө байхгүй мөртлөө байхгүйгаа мэдэхгүй тэр 1000 жилийн түүхтэй өгнүүдийг чинь зүгээр монгол үгээр хат гэж орчуулж байгаа байхгүй. Бидэрт үгийн нэгдсэн дүрм байхгүй. Үгийг ойлгуулах нэгэн ойлголттой болох тийм сургалт манад бас байхгүй. Тийм хичээл гэж байх. Монгол хэлний хичээл бидэд байхгүй. Өөр нэг их шиг гээд эсвэл хүүхдийн юм бичсэн юмыг зохион бичлэг гэж хажийн бичүүлчээ тэгээ тэрийн багш нь засаа явчихдаг тийм балаа юм байж болох. Найруулан бичлэгч гэх шиг. Юу найруулах гэдэг юм? Хор найруулах гэдэг юм. Зүгээр л их шиг гэж байгаагаа монгол хэл гэдэг. За тэгээ багш сурагчдын хооронд үгийн тайлбар ерөөсөө явагдахгүй. Өөрөөхөө ойлгосноор ойлголт салцгааж байгаа байхгүй. Сурагч нь өөрөөхөө ойлгоод багш нь өөрөөхөө ойлгочихсон. Тэгэхээр тэр хоёрын хооронд хизээч нэгдсэн нэгэн ойлголт үүсэхгүй байгаа байхгүй. Багш ерөөсөө зүгээр л гачин буруу юм ойлгочихсон. Тэрийгээ хүүхдэд тулглаа. Хүүхэд асуух гэж оролдлоо, загнууллаа, тэгэл дуусаа. За оюутнууд бол тэртэргүй багш профессороос юм асууж ерөөсөө болохгүй. Тэгэл одоостоо 100 шүү дээ. Тэгвэл дугайл явжсэн дээр. Тэгэхээр чинь яаж яана вэ? Дугайл явна гэдэг чинь дуурахгүй л байна гэдэг чинь ямар нэгэн ойлгоцол явагдахгүй гэсэн үг шүү. Чи дуурч ээж, ярьж ээж, солилцож ээж. Хэл гэдэг чинь солилцох шүү дээ. Communication гэж одоо ямар чухал үг вэ? Хэлэхгүй, ярихгүй учраас ямар communication үүсэхгүй шүү дээ. Communication үүсэхгүй бол юу ойлголцох? Яг одоо communication-ы сэтгэл зүй, харилцааны сэтгэл зүй гэдэг нэг лекц орж байгаа шүү дээ англи хэл дээр. Нэг хэсэг нөхдүүдэд. Тэгээ тэн дээр ямар их чухал ойлголтууд байна. Communication дээр. Өөрөөр хэлээр зөв ойлголцоод эхлэх юм бол хүнд шинэ ертөнц үүсэж байгаа. Шинэ танин мэдхүй үүсэж байгаа. Ярилцсны дараа үгээр солилцсныхаа дараа хүн чинь тийм тэр чинь тийм байх гэдэг аюу их мэдэж авч байгаа. Тэрнээс одоо багш зурагчийн оюутны хооронд ямар ч ярьслага маргаан мэтгэлцээ явагдахгүй тэгэл өстой хэрэг. Тэгвэл энд нэг юу ч мэдэхгүй багш худлаа мэдэмх хийрээл энэ нэг юм мэдгэсэн оюутан мэдэх гэснээр мэдэж чадахгүй тэгэл ингээл хоёр тийшээгээ тэгэл дипломынхаа 8-ыг хийгээл салцгааж байгаа байхгүй. Тэрнээс монголчууд хоорондоо хэрэлдэх нь аргагүй. Дандаа л хэрэлдэнэ. Монгол хүмүүс хоорондоо уулзлаа, юм ярьлаа, хэрэлдээл хэлнэ. Чи наатагаа нэг жоохон тодорхой над хэлээд ихтэй би нэг сайн ойлгосонгүй гээл тэх юм бол тэгэл дуусаа. Би чамд ойлгомжтой хэлж шүү дээ. Юуг нь ойлгохгүй байгаа. Гэл эхэлнэ. Үгүй би ойлгох гэл гэсэн юм. Ойлгохгүй байна уу те? Тэгэл хэрүүл. За боли чамтай ярих болоо. Чи надтай ярмааргүй юм те? Яас их цантай. Аавынхаа өдөөс, ээжийнхээ өдөөс том дуграад. Яасан том толгойтой юм. Багшийнхаа өдөөс дугарлаа. Чи багшууны өдөөс ингэж дуурч болохгүй шүү. Чи шалгалт өгнө штэ. Уулзна штэ. Чи дипломо надаас гардаж авна штэ. Тэгэл дуусаа.
За одоо англи хэлний оронд очсон, Япон хэлний оронд очсон, Солонгос хэлний оронд очсон, Герман хэлний оронд очсон. Одоо юу гэдгийг? Хятад хэлний оронд очсон, Орос хэлний оронд очсон хүмүүс хизээч ийм асуудалд орохгүй. Тэгвэл гадаад хэлээр ярих дуртай байдаг нь аргагүй. Монгол хэлний хичээлээр юу ч сурахгүй. Манай энэ залуучууд 10 жилийн хүүхдүүд бид нар гадаад хэл сурах гээд хичээгээд байдаг нь бас аргагүй. Гадаад хэл сурлаа асуудалгүй. Хинтээч хэрэлдэхгүй. Буруу ойлгоцохгүй. Тэр үг бол үг. Хууль, дүрм болоо. Манад нэг үг хэлээ өөрөөрөө ойлгоно. Минийхэр бол наадах чинь тийм юм шигэ. Гэхдээ тэгдэг юм аа. Бити хайрцаглаад байгаараа хүнийг. Битгий юм надад мэдэмлээрээ байгаа. Гэхдээ ухаан гэдэг чинь ухаан л байхгүй. Хүний ухаан, тэр сэтгэл зүй, тэр одоо мэдрэл, мэдрэмж, тань мэдхүү өчнөө юм зүүдмүүд бүх юм ухаанд явж байгаа. Тэр бүгдийг хэлж байгаа маа гэхээр. Гэхдээ таалт гэж бодож байгаа шиг байна. Би бол өөрөө боддог. Яа дуусаа. Англи хүнтэй янз бүр хурал мурд оролцоод явж байлаа. Герман хүнтэй, орос хүнтэй юу гэдэг? Хятад хүнтэй ухааны тухай ярилцлаа. Yes, yeah. Yes. Agree. Yes, I understand you. Thank you. гэж байгаа шүү дээ. Тэгээд хаач хүнтэй уулзаад, гадаадын хүнтэй уулзаад, гадаадын хүмүүстэй философи янз бүрийн сэдвээр яхад аюух баярлдаг шүү дээ. Танаас аюух юм сурлаа. Бид нар Алматын их сургуульд очиж лекц уншаад тэгсний дараа тэнд нэг Узбекийн жилээ хаанхын жилээ нэг нэгтэй ууж ирсэн. Бүгд баярлсан шүү дээ. Би өнөөдөр амар их баяртай байна. Яг бол тантай уулзлаа, танилцлаа, таны лекцийг сонслоо. Ямар гоё өдөр вэ гэж байгаа шүү дээ. Баярлж байгаа шүү дээ. За Монгол манай нөгөө нөхдүүд хурлын гишүүн сайд их сургуулийн профессор лам одоо юу вэ? Олчин юу вэ? Таалт гэж бодож байгаа шүү. Би бол өөрөөр боддог. Таарахгүй л дээ. Номын ийм онлын хүн амьдрал тийм шүү дээ. Та монгол хэлэндээ муу юм шиг байна. Хэлэндээ муухах нь аргагүй. Түүх мэдэхгүй байх нь аргагүй. Түүх мэдж байгаад надтай яар. Тэгэхээр ингээд монгол хэл бол харилцан ойлголцох маш том асуудал бид нар орчод байна. Сургуулийн танхимд ойлголцох. Тэр байтугай шүүхийн танхимд яаж ойлголцох юм бэ? Бидний хэл, бидний энэ үг ингэж буруу хүн болгон өөрийнхөө ойлгоцож яхад шүүхийн танхимд яаж ойлголцох юм? Шүүгч нэг юм хэлнэ, нөгөө хардаг сэтгэж байгаа хэрэгтэн нэг юм хэлнэ. Тэр хоёрын үгийн ойлголт нь шал өөр юм явж байгаа шүү. Түүнээс манад шүүхийн бүх процесс, шүүх хурлууд бүтлгүүт нь дандаа буруу ойлголцсон. Үнэ хэлээ шүү. Юу гэсэн үг үнэ хэлнэ? Юу үнэн гэдэг юм. Дууссан. Тэгмээс манай сургуулийн танхимд, шүүхийн танхимд юу ч ойлголцохгүй. Цагдаа магдаатай мэдүүлэг энэ төр өгөхөд буруу л ойлголцсон. Манай шүүх хурлууд бүгд бүтлгүүтнэ. Сургуулийн танхимд явж байгаа бүх хичээлүүд бүтлгүүтнэ. Яг л үг нь буруу. Яг л хүүхэд болгоо өөрөөгөө ойлгоно. Нэгэн ойлготтой болгож чадаагүй. Тэр ямар ч утгагүй. Ээж аавтайгаа ойлголцохгүй. Яг л ээж өөрөөр ойлгоно, аав өөрөөр ойлгоно. Бидний яаж хэрэгжил таараа. Улс орон тэр чигээрээ шүүхийн танхимд, сургуулийн танхимд одоо яаман ч юу, хаан ч юу, эсгийгэр дотрооч хэрэлдээ лээ. Автуусан доторч хэрэлдэн, таал бол хэрэлдэн. Тэгвэл бүгдээрээ өөрөөр ойлгоцсон. Хэлний замраг бүтэлд орчихсон. Үгийг сул хайцсан. Үг гэдэг чинь маш үнэтэй байна. Ингээд өөдөөсөө хард сууж байгаа л тэгэл хэрэлдэж байгаа шүү. Яг л өөрөөр л ойлгоно. Тэр зөв.
Өөрөөр ойлгох ёстой гэж бодоод байна шүү дээ. Тэр Эрдэнэтэд очиод лекц уншсны дараа тэр зохион байгуулж ирсэн нэг авгаад тэгж байгаа. Хүмүүс тэгэл өөрөөрөө л ойлгоно тий гэж. Би тэгж болохгүй шүү дээ. Би тань нэгэн ойлголттой болох гэж би сая лекц уншлаа шүү дээ. 2 цаг лекцний дараа юу ч болоогүй байгаа хөө тэр. Өөрөөр ойлгондоо л гэж сууж байгаа. Молор Эрдэнэгааг би өөрөөр л ойлгоно. Тэгэхээр тэнд суусан 200 хүн өөрөөр л ойлгох нь шүү дээ. Тэгвэл би лекц унших юм. Тэгвэл сурах хүчиг гэж байгаад яах юм. Тийм. Сурах хүчиг чи юу гэж байгаа. Бүгдээрээ нэгэн ойлголттой болно шүү гэж байгаа шүү. Бүгдээрээ өөрөөр ойлгоногүй сурах хүчний хэрэг байхгүй юм биш. Тэгвэл одоо хэвлийн сурах хүчиг хэвлээд юм яах юм. Өөрөөр л ойлгох юм чи. Тэгээд яг явсаар байгаа нөгөө монголчуудын ухааны асуудал бол ингээл яваад орж байгаа. Ийшг л орж байгаа байхгүй монгол хүний. Одоо тэр саруул ухаантай байна уу, бүрхэн ухаантай байна уу бөө. Монгол хүний саруул ухаанд итгэдэг гэдэг байгаа шүү дээ. Тэр бол одоо жинхэнэ одоо юу юм хошин шогл юм л шүү дээ. Ухаан гэдэг чинь тийм тоглоом биш. Юу нэг хилждэг юм биш. За монгол хүмүүс яагаад ухааны асуудалд ордог? Яагаад гэвэл нөгөө төрөний хилдгээр өөрөө гомдчихсон. Буруу ойлгоцсон. Яг нэг л гомдолтой юм яваад. Надад нэг л гомдсон юм яваад гэдэг. Тэгвэл буруугаар ойлгоод нэг л өрөвдсөн. Тэгвэл намайг өрөвдөх хэрэггүй гэдэг чи өрөвдөд. Тэгээ монголчуудын нэг асуудал хэд их хүлээлттэй. Хэд их хүлээлт нь бүтэхгүй болохоор тэгээд бүр балардаг. Тэгээд хэд их хүлээлт гэдэг нь юу? Одоо тэрийг хийчихнэ. Ингэчихнэ. Тэр оронд очивол гоё байгаа. Тэр ажилд очивол гоё. Тэр байранд орвол гоё. Тэр машинтай болвол гоёч гэдэг юм. Амар хүлээлттэй тэр юм руугаа очдог. Найзтай хүлээлттэй. Төрсөн өдрийн баярт хүлээлттэй. Бүгд юмд амар хүлээлттэй. Амар өндөр хэд их хүлээлттэй. Тэр тэртээ бүтэхгүй шүү дээ. Тэгэн гол тэгээд асуудал байна. Өчигдөр дээр наад Америк чинь Холливуудын кино, Холливуудын фильм биш шүү л гэдэг ахтал. Годомжинд Брэд Питтэй таардах юм шиг одоо ойлгоод байгаа шүү дээ. Амар оронд очин шүү чи. Айл мэл чи очино гэлээ. Нэг аригчны л очин шүү чи. Битгий хүлээлттэй яваарай. Тэгвэл нөгөө нэг гомдож сэтгэлээр унах чинь төдий ч их байдаг юм аа. Хүлээлттэй жоохон бага болов. Тэгвэл бүтлгүүцэн тохил уур гомдож нь бага. Монгол хүний тэр их хүлээлт амар. Болооч гэдэг ахаж амар их хүлээлт. Тэгэл бүтлгүүтгэхээр сэтгэлээр унчих. Гүй наадуу чинь тэгнэ, тэгдэг юм аа гэдэг ахаж чинь тэгэл. Сэтгэж болохгүй. Чи тэрнтэй уулзах чинь тэгнэ. Чи тийшээ очих чинь тэгнэ. Би тэгж чадахгүй. За тэр өөрийнхөө төсөөлөх нь бүр аймаг. Хаачин төсөөлж гисэн явж байна. Чи төсөөлж байгаа нь хэлжээч. Аймаг төсөөлж. Тэр нь юу ч биш. Хогийн тэр ингээд аймаг өндөр төсөөлж. Одоо сонгуул болно. Бүгдээр аймаг төсөөлж гисэн явж байна. Нэг мундаг хүн гарч ирээд тэр мундаг хүнийг сонгоод одоо яах юм мэдэхгүй. Метродоо болно гэж төсөөлж гисэн. Газар доогуур метрод авах нь шүү. Тэрэн дотор хинж суух юм. Шаач явах гээд байгаа. Зүгээр ингээд ил нэм гатрэг шиг юмуд байдаг шүү дээ хурднаа. Тийм л юм энд газар дээгүүр засмуу замуудынхаа дээгүүр барьчих хэрэгтэй шүү. Заавал одоо улсын нийслэл юм чинь метродоор хийх хэрэгтэй гэж. Тэр ямар хамаатай. Одоо дэлхийд одоо яг Монгол Улаанбаатар метродоо гэдгээр гайхалтай юм. Тэгвэл одоо гадаадаас хүмүүс Улаанбаатарын метронд суух гэж ирэх юм. Бүү мэд. 5 шараас очруудын ордон хүртэл өдөрт одоо 10 минут тутам тэр олон хүнийг тээвэрлэх мэдэхгүй. Бүү мэд. За хойдлоос одоо долоон буудлаас урагшаага зайсан хүртэл одоо 10 минут тутам зайсангаас долоон буудлаас зайсан явах тэр хүмүүс надад хаана байна? Зайсангийнхан машинаасаа буухгүй шүү дээ. Хэн машинаасаа буухыг хүсэх юм?
Машинтаа давхмаар биш шүү дээ. За ингээд бидний ингээд гомдсон, өрөвдсөн, хэдэх хүлээлттэй, өөрөөрөө төсөөлдөг. Тэгэл тэр бөө юм болдог. За тэгэл өөрийнх нь л хүсэл яваад байна. Өөрийнхөө л хүсснийг яриад байна. Нөгөө тал бас хүсэл байгаа гэдэг ерөөс тоохгүй. Чи хүсэж байна, би хүсэж байна. Нэг л хүний хүсэл биелэх ёстой. Тэр хүний хүснэл биелүүл. Монгол хүний хүсэл гэдэг аймаг хамаагүй юм хүснэ. Хүслүүдээ би цомхдог гэж гомоо олон хэлсэн. Цөөхөн хитгэн цомхон хитэ хүсэлтэй байв. За ингээд хий хардах, хий гойрдох, маш их гойрдно. Гойрдоод яг яасан ч яадгийн. Юмыг айж мэдэх үү? Гээ чи найдах хэрэггүй. Хай орхих гэдэг чинь юмыг айж мэдэх үү гэдэг байна. Хөөх тэр чинь гойрдлого л байхгүй. Би чи яхатай зайлуу нэг жоохон гойрдж байгаа юм байна л да. Гойрдлагатай юм байна л да. Нэг гойрдлого тасрахгүй гэдэг шиг. Ийм одоо бидний энэ ухааны л асуудал. Тэгээд бид нар бол ерөнхийдөө бол ингээд Монголын нийгэм, монголчуудыг энэ 3 сая хүн энэ Монголын одоо тэр дээр мундагуудаас ахуулаад доошогоо одоо доороос ахуулаад дэшгүй бүгдийг хараад ерөнхийдөө хүүхэд насны анхдагч шатандаа л яваад байгаа. Яг тэгвэл хүн ингээд төрөхөд шууд бий болохгүй, шууд бий үүсэхгүй шүү дээ. Төрөөд бий болчихгүй шүү дээ. Бий болтол бөө юм болно. Хүмүүс бол тэгж бодоод байгаа. Төрөөл тэгэл бий. Ямар ч асуудалгүй. Шин юм, сони юм, шал өөр юм ярихаар ингээд цочоол. Би ямар ч асуудалгүй байх хэвээр. Газар дээр хүн болж одоо алхаж яваа юм чи. Зөвхөн нэрэл өгнө шүү дээ. Төрөхөд. За тэгээ яг нэг их хөлгээд нэг хэл орж ирнэ. За бид нар Монгол төрсөн усаас монгол хэл орж ирнэ. За тэгээ яг зүс царай би хаа яг ээжигээ хараад аавыгаа хараад за нэг тэндээс юм ирчдэг ин за тэгээд тэр ихэнх бид нар ч нэг аавын асуудалтай учраас нэг ааваасаа өөр царайтай байх юм бол тэгэл яг ээжигээ харах хэрэгтэй. Би яагаад өөр царайтай байгаа юм гээл тий. Яг тэгээд яг нэг эрэгтэй болд юм энэгтэй болол яг төрөл үз. Тэр чинь биднээс юм ч хамаарахгүй шүү. Эр хүн болж төрсний төлөө ч гэх шиг. Эмэгтэй хүн болж төрнө гэдэг бол аз завшаа ч гэх шиг тэр ямар ч хамаагүй. За яг гоо атайхан царай зүс, атайхан биха өгөгчүүл одоо болж ил байна. Тий. Бидэргээ тэр цаашаа нэг атайхан аваа явуучвал тэр авч явж чадахгүй л яах вэ. Тэгээ юм бин да. За ингээд ер нь бол бид нар бол нэг 20 нас хүртэл маш чухал явагдах ёстой. Тэр бүгд ингээд бүтлгүүдэд байгаа учраас цаашид 30 хүрээ 40 хүрээ 50 хүрээд явахад асуудалтай болчихж байгаа. Тэгэл нөгөө нэг 61 мэдэхэд тэгэл дэвтгүрт гарах болцсон байна. Тэгэхээр 20 хүртэлх насанд хамгийн чухал үйл явц одоо юу байдгийг, сургууль хүмүүжил юу байдгийг, таны мэдхүү юу байдгийг, мэдрэмж, сэтгэл зүй одоо юу байдгийг тэр бүгд суух хэрэгтэй байхгүй. За тэгэл одоо зүуд юу гэдэг өөр хэлэн гомдол хайр дурлал секс мекс одоо юу гэдэг ядаж нэг 20 хүртэл нэг сексийн талаар нэг атайхан зөв ойлголттой болж амар хэрэгтэй байхгүй шууд одоо ингээл 90-ад онд багада оюутан багтаа 90-ад оны үед амар порно үзсэн тэгэл тэр чи одоо 30 жилийн дараа 20 жилийн дараа тэгэл одоо порногоор яваад шээ. За тэгэд хүүхэд наснаас цааш юу болов? Гаднаас юу ирв? Ээжээс юу ирв? Ааваас юу ирв? Найз нөхдөс юу ирв? Сургуулийн багшаас юу ирв? Тэднээс би хамааралтай юу? Хамааралгүй гэдэг өчнөө юм байна шүү дээ. Энэ бүгд чинь зүгээр ингээд орхиод хаяад юуш мэдээг юм шиг царайлаад байж болохгүй шүү дээ. Яг гимгүү царайлал. Зүгээр юм шиг. За тэгээд шилжилтийн наснаас цааш юу болов? Монголчууд чинь шилжилтийн насыг сонсоход амар сонсогддог шүү дээ. Тэр чинь тэгээд цаашаа тэр хүнийг авч явна шүү дээ. За тэгээд залуу наснаас цааш юу болов? Тэгэл одоо хүнтэй гэр бүл болохоос ахуулаад л одоо шаардлагатай ч юм уу. Хүнтэй суух юм заавал шаардлагатай ч юм уу. Хүүхэд гаргах заавал шаардлагатай ч юм уу. Тийм. Маш их том асуудал бид нар одоо орчоод байна шүү дээ. Нэг мэдсэн чинь гинт бидний бүх асуудал ил гарчлаа шүү дээ. Одоо тэрнтэйгээ бид нар
Яаж одоо учраа олох юм? Эцсийн юу хэрэгтэй гэвэл тэгэл юм мэдэхгүй л байж шүү дээ. Мэдлэг л асуудал болчиход байна шүү дээ. Юм мэдэхгүй л байна. Яг л одоо нэг лекц өнөөдрийн лекц гэхэд мэдэхгүйгээсээ чөлөөлөгдөх чинь одоо бид нар болчиход байна шүү дээ. 2000 жилийн дараа 3000 жилийн дараа бүгийн философийн мэдэхгүй гэдээсээ чөлөөлөгдөх ведэн гэсэн ойлголт бид нар төрчилчихэд байна шүү дээ. Яг энэ нэг Малкольм X гэх та нар фильмийг нэг үзээрэй. Энэ их сонирхолтой. Ер нь бол яг Африкаас тээвэрлэгдээд Америкт очисон Африкчууд одоо өнөөдөр бидний хэлдгээр харууд, негрүүд болвол тэгээд маш их асуудалтай юм байлээ. Энийг би бас монголчууд бас болгодог байхгүй. Одоо Солонгос руу ажиллах гээд очихсан. За одоо барууны орнууд руу ажиллаж амжих гээд явчихсан. Тэр хүмүүс одоо хинбэ? Тэдний identity бий юу гэдэг асуудал гарч байгаа байхгүй. За оюутнууд яг сурах гэж очисон гэдэг юм. Гэхдээ мэдэхгүй. Тэгэл гэрээ өөрчлөгч шиг сэтгэл нэг зарцал болж байгаа шүү дээ. За Солонгос руу ажиллахаар явлаа гэж ямар нэгэн ажил байхтай тэгэл хар ажил тэгэл хүний боолол болно шүү дээ. Монгол хүнийг хаач хүн боолол болгоод тэрнээс нь тэгэл нэг гадаад нэг ганц хоёр газар нэг ажилд орцсон ч байдаг юм судалгааны хүрээлэнд орчихсон тэрийг магтаад жигтэйхэн болдог шүү дээ. Монгол хүн тэнд тийм ажил хийгээ явж гэн ийм том компанид одоо удирдаад явж гэн тийм их сургуульд одоо тийм тэнхмийн одоо тэгч болсон явж байгаа. Монгол хүн ийм айхдаг гэж хөөх ханд ингэ жоохон юм болохоор юм болдог шүү дээ. Бид чинь нэг чухал биш байхгүй. Зис тэр хүмүүсийг цаад хүмүүс нь хэрхэн хүлээж авч юм. Наанаа жоохон бид нар онгороод иж байна. Цаад хүмүүс боол шиг загч шиг хүлээж авч байгаа шүү. Азуудтай адилхан л харьцсан шүү. Тийм. Монгол гэсэн мэдэхгүй шүү. Монгол хүнтэй танилцсныхаа дараа Монгол гэж орн байна гэдгийг мэдж авдаг шүү дээ. Тэрс өмнө тэгэл бүгдээрээ л тэгэл Хятад, Вьетнам, Таиланд эмгтээчүүд шүү дээ. Тэгэхээр энэ Африкийн энэ Малкольм X-ийг үзэх юм бол бид нар бас өөрсдийнхөө энэ их гадаад руу явж байгаа, энэ их гадаадд очиж ажиллаж амьдарч байгаа, сурч байгаагаа бас ойлгох байхгүй. Яг бол бид нар гадаад оронд очлоо identity устж байгаа байхгүй. Тэр хүн identity байхгүй явна гэдэг амар хэцүү байхгүй. Тэгэхээр энийг бас ойлгох ёстой. Мэдээд авчих ёстой. Тэрүүгээрээ мэдээд авчих юм бол хүнтэй бас тактиктай харьцах. Шууд өөрийнхөө одоо гомддог ч юм уу одоо яадаг ч юм. Өөрийнхөө төсөөллөөр яваад байх биш. Хэд их хүлээлттэй байж байгаа нөгөө хүн юу ч мэдэхгүй болохоор тэрнийг гомдох хэрэггүй. Тэгээд бүгдийн тэгэл Азууд л гэж харьцаж байгаа ш. За нэг ийм их хүний Монгол хүн рүү орсон маш их төвхтэй, маш их хэцүү юм одоо лекц уншлаа. Ямар ч байсан одоо ингээд лекц дуусж байгаад би их баяртай байна. За дараагийн 2 дахь лекц дээр бол ерөнхийдөө нэлээд бас психолог руу орно. Гэхдээ хэн хэндээ одоо ямар психолог гаргах бас нэлээд нарийнсч ирнэ. Дараагийн сэдв чинь communitarism бид гэсэн сэдв рүү орно. Бас нэлээд амаргүй хятадын философи руу нэлээд орох байх. За анхаарал тавьсанд баярлалаа. Дараагийн лекц хүртэл баяртай.